Амралтын өдрийн минь үзэгч та бүхэн амралтынхаа өдрийг гэр бүлээр ая тухтаа сайхан өнгөрүүлж байна уу? 25 дугаар суваг телевиз танаа тооны нэвтрүүлгийн нэгэн шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэхээр зураглаач Шижрээ өвт хоёр ажиллаж байна. За энэ амралтын өдрөөр хаана хонох вэ гэдээ манай багийнхан бас нэлээд ярилцлаа. Ярилцж байгаад ер нь нэг жоохон сүүлийн үед сенсац тарьж байгаа хүмүүс юу байна гэдэг. Тэгээ хэд хэдэн хүмүүсийг бас жагсааж байгаад тэгээ сонголоо л доо. Тэгээ нэг хүнийг сонгосон та нарт бас сонирн байх болов уу гэж бодож байна. Огт холбоо бариагүй таньдаг зүгээр сэтгүүлчтэйгээ асууж байгаад би баагийн ажлын газрыг бол мэдээд авсан ороод асууя гэж бодож байна. Бас л сонирхолтой яг одоо бас нийгэмд нилээдгүй сенсацтай байгаа нэг эрхэмийг сонгосон байгаа. За тэгээ хэдүүлээ хамт хэн байх нь гэдгийг хэдүүлээ хамт очиж харъя. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан харж байна уу? Сайн байна уу? Сайхан харж байна. Сайн байна та. За ингэ мэдэлч. За ажлын дээр сайн байна та. За сайн байна. За манайх нь 25 дугаар суваг телевизээс явж байгаа. Танаа тооны гэд нэвтрүүлэг байна. Тэгээ өнөөдөр танд бол харах юм бол хэлж амжсангүй шууд ороод ирлээ. Тэгээ таныг бол энд ажлынхаа өрөөнд байна гэсэн мэдээлэл дагав. Баттай их сурвалжаас аваад тэгээ ороод ирлээ. Өнөөдөр боломжтой бол бас гэртээ нэг хонуулаад бас нэг хууч хөөрөд хончих боломж байна уу л гэж л зөвшөөрөл үсгэж яваа. Намайг яагаад сонгоч вэ? Сонгох шалтгаан байна. Сонгох шалтгаан байна. Өнөөдөр нийгэмд байгаа хамгийн сенсацтай хүмүүсийг онцолж ярилцж байгаад манай багийнхаа. Тэгээ ер нь бол за мөнх эрдэн дараагч одоо бас нэг шууган тарих гэдэг шүү. Тэгээд нэг жоохон олон нэвтрүүлгээр ороод янз бүрийн асуудлууд бас ингээд яригдал л шүү дээ. Тэгээд бас таны бас нэг гэр оронтой очоод бас нэг гэр бүлтэй чинь танилцаад ярилцвал бас хүмүүст бас сонирн байх юм болоо гэсэн үүднээс ер нь бол танахыг сонгоод явж байна. Боломжгүй бол бас яах вэ? Би бас ойлгоно. Сонирн байна уу те? Сонирн байна. Бас нутгаас ихч ирсэн дүүнэр ирсэн уулзаа сууж ирсэн. Таны хувьд бол орно гэж эндээс бас орчих хонуулаад чил гэж. Зү. Тийшээ суучих. Тэгээд айгүй өөрөө бас дэмждэг биднийг би Баян-Онгор аймгийн хөгжлөмжийн зэрэг албаны тэргүүн тамирчин байдаг юм байгаа. Тэг өнөөдөр бас азтай байна. Ийм нэвтрүүлэгтэй ингээд хаарна гэд бид нар бас нэг хэвлэлийн байгууллагууд хийх гээд ирсэн. Тэгсэн чинь бас нөгөө энэ 20 царайтай холбогдуулаад хойшлогдсон байна. Тэгээ бас дүүгээрээ ороод гарыг. Тэгээд шууд одоо шууд хариу авчихдгөө. Тэгээд Тэг хүмүүс чинь тэгээд гихнэр михнэрээс асуугаад байд юм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Зөв яг болох байлгүй дээ юу яа. Нэг сүттэй юм бэлдэж өрөөдөх юм бол гайгүй шүү дээ. Зүгээр л байгаагаараа тэгэл илүүдлээ юм бол ярихгүй. Яг ямар асуудал ярихаар болж байгаа юм бол. Яг ер нь бол тэгэл хоёлаа талбарын юм ярих байх. Талбарын юм ярих. Талбарын юм ярих. За зөв. Тэр сүүлийн үед одоо та шууга мууг ингэн тэр мэр талтай холбоотой юм бол би нэг ярьж барьмаар. Тэр талаар бол би ярихмааргүй ч. Олон дахин ярих дооргүй. Аль болох яриагүй юмны тухай яриа. Тэг яг өөр бас миний сонирхол гээл одоо тэр залуу хүн байна бас зориод ирж байгаа байлгүй. Таны чи өөрөө ч одоо юм бэлээ. Лувсан даш. Лувсан даш үү. За. Дашка гэдэг юм. Тий. Бид нар зүгээр энэ чинаас ариутгал хэрэгэлсэн сайн сууж идэгий. Тийм. За тэгээд замдаа их нэртэй яриад хэлчихдэг хөө. За тэгээ би энэ зочдоо сайхан өндөрлүүлэх тий нэг жоох 10 минут болоо тий болж байна уу? За. За баярлалаа. Хамар царга хутлаасах дундаа айлын ихнэр нохохоргоод намайг тосондоо одод бүхэд хоног тааруулж танайд хонондоо онгон сарнаар хоёул учранда харуу бүрийгээд давхад очиндоо За одоо энэ шууд гэрлэг. Шууд гэрэл байгаа юм. Тий. Замаараа амжуулах юм гайхлаа.
Юу гэж. Тий. Гайхал яах гэдэг юм бэ? Юу вэ гэж. Ойрдоо ер нь бол тэгэл дандаа цаг сумж ажиллаад 10, 11, 12. Өмнөх 3 жил бол Монголд бол амьдраагүй. Тий, ирсэн ашгүй бас утаа жоохон буурсан байна. Тэгэл амралтын өдрүүдээр цусландаа л очино. Манай энэ урд хөрсчин гэсэн айхтар утаатай байсан гэсэн шүү дээ. Ер нь бол тий. Тэгээ бас энэ түнш мүсч одоо бол хэрэгэлдэг гэсэн тийм яриа байдаг шүү дээ. Тийм байт юм. Яг хотод 90-ад оны үед бол битүү утаа нүрс төлдөг, түүхийн нүрс төлдөг байсан юм билээ. Одоо яг ер нь зөгцоор шийдсэн. Шийдэхдээ халаалтын системийг өөрчилсөн байхгүй. Газ хэрглэж байгаа. Шалнаасаа алдаг, тогоор халдаг. Тэгээд одоо энэ дулааны манай нэвтрүүлэг гаргаж байна. Хөх хотод бол одоо гэр хорооллыг чинь байх байсан. Дээрвийн одоо энэ урд зүгийн гэр хороолч тагз штэ тий. Тагз байхаа байцал гэсэн үг байхгүй. Тий, одоо чинь Москвад бол гэр хороолл гэж байдгүй. Хөдөө гараал энэ бурайд интерлүү ирэхээр бол бас гэр хороолл байдаг штэ тий. Тий, манайх бол одоо энэ гэр хорооллоо орон сууцлуулах байх юм бол улсынхаа нийслэг бас нэг Монгол гэрийг бол орчин үеийн жочид жуулчд ирэхэд бол хотын төвдөө бас нэг гэр орондоо дайлцайлаад байдаг маркаар бол хэрэглэмээр байгаа. Өвөр Монголд бол яг л тийм л байгаа юм л да. Гэртүүд хүлээ авалт хийн жочдоо хүлээж авна. Монгол гэрийн онцлогийг танилцуулсан. Монгол ахуйг харуулснаар жуулчны зориултаар ашиглаж байна. Бид бол орчин үеийн одоо хэмнэл одоо энэ барилга байгууламж бүтээн байгуулалтууд бий болчихж байгаа. Хүн болгоо одоо энэ төвийн амьдралаар хотчлсан амьдрал гэж ямар байх хэвтэй вэ, тий? Тэр амьдралыг бол хүсэж штэ, тий? Яг хөдөө орнотод гараад ирэхээр би бол 100 морин дээр очин морио хийхэд бол Монгол гэртээ амьдрах сайхан байдаг. Сэлүүх хаягаа шуугаал тоон онгорхоо авах чинь нөгөө хагаар сэлгэлтээ чинь манай жинхэнэ Монгол ах шүү дээ тийм ээ. Бүрээсээ сайн давхар чинь тэгэхээр нөгөө бүрээс сайн зузаан давхар байх тусмаа нөгөө нарны тусгал чинь бас зузааныг нэг шингэрдэгтэй болчихсон. Тэр хурдан халахгүй тий. Тий халахгүй. Тэр хүн байгаад байдаг шүү дээ. Тийм байна. Ер нь сүүлд баян хонгорлол хамгийн сүүлд хизээ яв очиж морь зөрөө иргэв. Энэ жилийн одоо наадам болохгүй юм шиг шүү дээ тий. Ойр жижиг уралдаанд ер нь орж ийн үү? Гоо нутг руугаа байнга ажил гарвал тэгэл тэр эзэдгээд ах юм байхгүй. Маргааш ажил гарлааг бол тэгэл нутг руу мордон доо тий. Ер нь тогтсон үзрүүттэй. Би чинь жил үрийн 12 сарын эхний 7 хоногийн хагас өдөр бол Уяштай холбооныхоо шинэ жилийг хийдэг юм. За тэгээд 100 бол мэдээж бүсийн уралдаануудаа хийнэ. Сумуудад манайх ингээд гов хангаан түүгээ гурван бүсжилсэн байдаг. Одоо морио хавар уралдуулах чинь бас хоригдчихлоо тий. 2-3 жил болж байна. Өмнө нь бол уралддаг байсан. Тэр үед бол бас хаврын 3 бүсгэл явна. Ингээд тодорхой тооны. За тэгэл ажил гарвал тэгэл явна л да ер нь гээд. Би чинь бас ардчил намын гишүүн. Намын хурал цуглаан болон байнга л явна л да. Тэг явдаг байсан. Сүүлийн 3 жил харин нутгатаа нэг эзгүйс учраас маань очиодаагүй. За наадам бол улсын доо бүсийн уралдаа бол очиж бас наадмаа хийн. Өөрчилж очиж бэлтгэл ажлаа хангантай. За тэгэл 100 бол одоо энэ сумуудын тэмдэглэлт ой болно урилга өгнө бас аав ээжигээ дагуулал гэр бүлэрээ явна. Манай аав чинь Баянгар аймгийн Галуут сумд төрж өссөн. Галуутынхан ойноос урилга ирнэ. Аавын аав загийнх загаас урилга ирнэ. Одоо өвөгийн өвөг эцэг нь одоо бид нар Баян бүрдний улсад байдаг. Бууцааганаас урилга ирнэ гээл. Ээж Баян ооноос урилга ирнэ. Намайг бас тий уяжтай холбооны тэргүү учраас сан болгонд бас урина л да нутгаа. Тэгэл тэмдэглэлт ойтой жилүүд бол очино. Тэгээ сургуулийн аймагаад боломж олцоод бол очихыг хичээдэг юм уу? Нутгийн маань бас сайхан хүлээж аавн сайхан байдаг. Сайхан шүү тий. Би ч өөрөө бол байдрын гол төрөй төрж өссөн. Манай байдрын гол бол одоо 100 гол цутгуул мөрөн болдог гэж ярьдаг. 99 гол цутгсан байдаг. Нэг мөрөн болоход нэг гол дуталцсан. Тэгээ байдрын гол чи хангаан нуруунаас их аваад бөөн цагаан нуурандаа цутгадаг. Баа цагааны нутагт байдаг. За нэг 7-8 сумаар дамжин дайрч өнгөрс урсдаг. Тий. Тэгээд одоо хангаагаас ил авахаар одоо галуут цаг байдраг жаргалант гэл ингээл буу цагаан баян бүрд гэл ингээл тал үрээс их авна штэ. Тэгээд бөмбөр буу цагааны голоор ингээл урсна. Би чинь багада бөмбөр тань хариулдаг байсан. Гол гараад баян бүрд чинь мандлын ам гээл баян бүрдний нутаг буюу буу цагаан сумын нутагт орчдөг. Нааша өндөрдлөгөө ам гатгчийн ам гээл гол гарахаараа нааша бөмбөр сумын нутагт орчдөг. Тий. Тэгээд бөмбөр буу цагаан бол миний өссөн нутаг гэхгүй. Аймгийн төвийн хүүхд учраас 100 амралтаараа бол одоо мал байгаа газар л явна шүү дээ. Тэгээ манай аав чинь жолооч юм бас их сэргэлэн овсгоотой жолооч нар чинь тийм дээврийн жолооч нар чинь овсгоотой энэ тэнд бас нэг амьдралыг төхнүүлж явна шүү дээ. Галуутад бол манай аавын
үеэлх дээр манай хэд өхөр сарлаг байдаг. Тэндээ очиж бас зундаа бас нэг хавар нэг сар жолтгоо нэг юу яана. Үнэ эвлэгж өгж бас нэг тустам төлөө модноос нь таталцчих. Үүс мүс намар болно, үүс доос хадна гэл. Тэгээ аймгийн төвийн хүүхдүүд чинь бас төвийн голд одоо Баян онгор сум дээр төрж өссөн бүгд хүүхдүүд төвийн гол дээр бас шумбаж тэ гол сэлж тоглож өссөн. Тэгээ манай төвийн гол чинь бас хангаа нуунаас их аварна. Одоо тунгалаг цэв цэнкэр урсна. Орог нуур цутгана. Орог нуурыг чи японочууд их хэрж дээр үед их судалгааны ажил хийдэг байсан гэж байна. Тий их гайхалтай. Ер нь дэлхийд цэнгэгээрээ бол тэргүүлдэг их ховор нуур. Тэгээ тэр дундаа их сонин шүү. Одоо манай Монголын гол мөрөнгүүд чинь бас гадагшаа гардаг мөрөн голууд их байна шүү дээ. Манай аймаг чинь 2 том голтой хоёулаа нутагтаа цутгана. Тийм аял зүйлчтэй. Гол байна шүү дээ. Тий яг нутаг амтай гэж ярьдаг шүү дээ. Тий нутаг амтай гол гэж ярьдаг. Яг тэрэн дээр нэг аялал жуулчлалын том зохицолбор хийчих санаатай зүтгэж байна. Хэл орчмын аялал жуулчлал гэдэг. Жуулчин гэдэг бол өөрөө их эко, эрүүл, натуралны байгалийн салбар шүү дээ. Одоо ухаа түнхээд идэг салбар биш, үрждэг, ургадаг салбар. Тэхийн тулд бид нэр одоо модоо ахиухан тарих хэрэгтэй, ой модоо хайрлах хэрэгтэй, гол усаа хайрлах хэрэгтэй. Тэрнээс одоо апраг дэв шиг алтаа ухаад сүнцэн байгалыг хийн үүсгэж ирэх юм бэ. Тийм биз дээ. Тэгээд нэг байгаль дэлхийгээр монголчууд маань одоо сүүлийн үед алтны уул уурхай хариуцлагагүй болж нутаг орнуудын маань одоо аймаг-аймгаар нэг хариуцлагагүй уул уурхай бол дэмдэж штэ. Алтаа ухаад хөгжсөн орн гэж бол байдаггүй. Манай Баян онгорч үндсэндээ бас хариуцлагагүй уул уурхай бол их байдаг юм уу? Тэр болгоныг яриад ах гэсэн. Ярихаар тэгээд нэг хүчрэггүй тэмцэгчийн дүр тоглож байгаа юм шиг. Ярьж хэлэхгүй болохоор нутаг усны малчтын бэлчээр дуусгаад штэ. Үндсэндээ бол мал аж ахуй гэдэг чинь өөрөө үрждэг бизнес тийм биз? Өнөөдөр бэлчээргүй бол мал яаж үржих вэ? Асуудал тийм биз? Тэгээ алтны уурхайг бол ухаараа нэг эзэн нэг хүн л баяждаг байхгүй юу? Алтны уурхай эзэн баяждаг. Ажлын байр гэж буруу ойлголт төрүүлдэг. Ер нь нэг 20-30 хүнийг ажлын байраар хангаж ингээл 2-3-20-30 гагаар нь ухаад байвал тэрэн дээр чи одоо хэдэн өрх малчны бэлчээр устгах вэ? За боддоо ойролцоогоор за яг нэг 40-50 өрх нэг 20-30 гад бол одоо бэлчээрийнхаа мал аж ахуйтай хийгээд амьдарч байгаа үстэй. Тэгэхээр тэр айлууд чинь нэг 1000 мал чи 20 айл 1000 малтай боллогч хэдүү 20,000 малын бэлчээр устгах чинь. 20,000 мал гэдэг бол одоо Улаанбаатарын төв суурингийн болон махны хэдөөгийн хэрэгцээ байх уу? Цагаан эдээний хэдөөгийн хэрэглээ байх уу? Тэгэхээр энэ алт ухаад баяждаг бол Монгол улсын 90 оноос хойш алтаа ухлаа хэдэн тонноор нь гаргалаа, хангалттай гаргалаа. Мэдээж уул уурхайн баялагаа ашиглах нь зөв шүү дээ. Бид өнөөдөр говьд байгаа ганцхан нүүрсээ ашиглаа л да. Нүүрсээ гаргал да. Мөнгө шүү дээ. Валют мөн үү? Мөн 2-300 жилийн нүүрсний нөөцтэй л гээд байгаа. 2-3 жилийн дараа битгээл 20-30 жилийн дараа нүүрсний хэрэглээ хаашаа явах гэдэг бид мэдэхгүй шүү дээ. Дэлхийн дулаар л явагдж байна. Энэ эрчим хүч цахилгааныг өнөөдөр байгаль орчноос нөхөн сэргээгдэх эрчим хүчүүд их асар ихтэй бий болж штэ тийм байгаа штэ. Усан цахилгаан станц, салхин цахилгаан станц гэдэг асар их бүрдэж ийн гэхээр нүүрсний хэрэглээ багасч байгаа байхгүй. Тэгэхээр бидний нүүрсний хэрэглээ татгалцахаас өмнө өнөөдөр Европын зарим нэг орнууд нүүрс төлдөг цахилгаан станцуудаа хаагаад эхэлчихэж байна. Тийм байгааз? Тийм штэ. Тэгэхээр бид энэ говьд байгаа хэдэн гаага нүүрсээ бол ахиухан шиг 20-30 жилийн нөөцтэйг нэртгэн шиг зарах дуусгаад миний бодож байгаагаар мөрөөдж байгаагаар бол ахиухан шиг валют оруулж ирээд аялал жуулчлалын салбараа жинхэнэ тэр өвөр Монголын орц шиг хөгжүүлчихэд тэгээд жуулч аваа сууж яхад бол бид өнөөдөр яах вэ? Дэлхийн 7 тэрбум хүнтэй 7 тэрбумээс жилд нэг манай Монгол 2 сая жуулч авъя гэхээр хэдэн жил жуулч авах боломж байна. Боломж байна гэж бодож байгаа үстэй тий. Энэ өөрөө том бизнес байгаа үстэй. Би намар нутгаараа тойроод аялал жуулчлалын чиглэлээр бол маш сайхан одоо өөрийнхөө үдсээ харсныг хуваалцаад нутгийнхантайгаа бол тойрсон. Нутгийнхан бол маш сайхан хүлээж аавна лээ. Бүтэн тойрсон. Одоо өнөөдөр манай нутагт яг нэг нүгүүлэхэд бороо их муу орж байна л гэж байна. Бид өөрсдөө нэг хэдхэн алтны уурхай нөхдүүдийг баяжуулах гээд ухуулсан юм яах вэ? Байгаль чи гомдоод байна. Дээр үед бол одоо малчид маань овоогоо дахиад ламнар маань номоо уншаал нэг морь уралдуулаад хэдэн бөхчүүд маань овоо дахиж яагаад овооны наадам хийхэд бас санаа дагддгүй яад гэсэн өнөөдөр санаа дагаал хурамс тэнгэр хур хайрладаг үе байсан шүү дээ. Өнөөдөр дахиад хур хайрлахгүй үе бол зөндөл бий болж байна л да. Говийн хөрс өөрөө хэмзэг. Тэгтээ их үржил шимтэй. Бороо орн маргааш нэг өнгөө застдаг сайхан.
За тэгээд одоо уул уурхай яриад л шүү дээ, тий. Говьд уул уурхай нүүрс зөөгч байгаа бол эхлээд замаа тавьж байгаад. Тэгж байгаа дэд үтсийн асуудлыг шийдэж байгаад нүүрс зөөх хэрэгтэй. Говийн эмзэг хөрсөн дээр 70-80 тонны тэр хүнд машин механизмаар явахаар яаж тэр говийн эмзэг хөрс хүлээж авах юм бэ? Тийм үстэй. Тэгэхээр одоо орц өмнө өр Монголд бол тийм асуудал байхгүй. Яг би зүгээр одоо нэг 3 жилийн хугацаанд үдсэн арслал юм хаалцаад байгаа болохоос айгүй мөнхөрдөн чинь өр Монголоос өөр юм ярихаа байж гэж буруу зүрх ойлгохгүй дээ тийм ээ. Тийм шүү дээ хамгийн сайн Үдсэн арсын маань нутаг орондоо эхлээд ярих нь дипломатуудын үүрэг байдаг юм уу? Тэр үрээндээ бас өр Монгол сайхан 3 жил Монгол улсынхаа буйнаар их юм үзэж шаарлаа яриад байвал бас надад бол 30 цагийн лекц байна да. Ерөнхий консулаар ажиллаад ирсний хувьд ерөнхий консул гэдэг чинь одоо дээр үед ахмадуудыг дипломатууд дээр явуулаад дипломат хаалба гэдэг нь өөрөө нэг зангаа зүгээл би дипломат гэж суугаад байхыг хэлдэг шүү дээ. Иргэддээ хүрдэг, үйлчлдэг ийм үйлчлэгээний алба. Үдсэн харсан юм яриад нутаг орондоо хийж хэрэгжүүлдэг алба. Харин би зэн залуу халуун насн дээр яваад ирсэн дээр их баяртай байгаа. За. Танаа хоёр хүү юу? Тийм манай За. Баган тэнд байгаа юм уу те? За баярлалаа. За байна уу те? Сайхан хаварч байна уу? Сайхан. Сайн. Таны бие дихэд ангөө. Танаа баг уу? Баг. Нөө баг юм уу? Чамаа хин гэдэг? Намдод би том болсон. Том болсон юм уу? Би Настай болсон юм. би хэдэн настай илээ? Хэдэн харин? Би одоо би мэдээгүй байсан. Яг мэдээгүй болсон тийм. Тийм биш. Танаа дунд уу? Насгүй. Том нь уу? Манай том банд. Хэвлээ? Лагер дээрээс өөр хөөд. Ням. Бопор болсон. Бүгдээрээ лагер дээр istэн бор болтлоо надад тоглож байгаа юм байна. Тий. За наачаар атмана. За танаа дундах уу? За хэн блэ? Амгалан Баатар. Амгалан ба. Танаа дүү гэж ингэдэг вэ? Инх сандар. Их санд. За. Хичээлээ хэр хийж манайхаа? Гайг. Миний ах яагаад газ таундаг уудаа. Хий өгсөй газ таундаг. Яс таа хий. Миний хүмүүс хичээлээ онлайнаар хийж байгаа өстэй. Хуулан бишиг бичиж байгаа юм бичүүлж байна уу? Бичүүлж байна. Аав шалган шүү. Өдөр тийвлээ. Өдөр нэг хуудас үстэй. Нэг нүүр гэж штэ. Одоо тоолно шүү. Тоолол болж байгаа юу? Болж байгаа юу? Поророо үзэж байна уу? Бороо үзээ. Консоны үзэж байгаа юу? Үзээ. Ааха. Цагдаа маш үзээ. За. Цагдаа маш дуртай гадаг. За. Коронавирус гэдэг. Цайлга юм аа. Би Миний ах нэг газ таундаг гэсэн бэ. Цаахгүй яг дундаа. Аав нүдүүлээ. Үдөө. Шүдээ байгаа гэдэг гэж шүү те. Шүдээ бол өөрөө сайн угаачна. Би ч одоо хүүхдүүд шүд ирүүдүүд байгаа гэж. Тийм шүү дээ. Мундаа жихэр бичээдэд. Миний үеийг өсөж байгаа. Тийм. Манай үед чинь жихэр нэг хаяал нэг. Нас нэг хүү ирүүл нэг ганц. Цэцэрлэгт байх чинь оройд нэг жихэр гэдэг. 20 жихэр. Тэрийг хураадаг гэсэн юм санаж байгаа. Тэгээ хураадаг байл шүү дээ. Багтаа бол 10 дэд өсч учраас манайс одоо яасан асуу дараа өөр. Арай өөр. Хүүхдүүд одоо бас тэр үеийн хэрэглээ байхгүй учраас нэг 10 цагаа идүүлэх тэгээ шүдний сайн угаалах гэж байна. Тэглэх байх те. Одооны хүүхдүүд бол даа ялангуяа энэ газтай ундаа. Тий. Багаас шүдэнд нь жоох анхаарахгүй. Тийм ба чи би хуцаасаа дээд эргээд тухтаасан. За тгий ойлаа тэхүү. Аав ээж бас энэ лагер руу явах гэж байна. За тгий. За мөхөрднийхээ хувцас болж байгаа хооронд бас аав ээж хоёртой таарсных бас нэг мэд тийм ээ. Манай одоо мөхөрднийхээ аав нь даваах. За хаварчаа сайхан байна уу? Би тийхээ данг байна. Дангууд. Ер нь яаж ч хотод суурин байна уу? Нутаг ус руу угаа суурин байна уу? Хотод суурин байна. 100 нутагтаа шишээ амраад хөөхтөөтэйгээ тэгэл намар ирдэ энэ. За намардаа наашаа ороод ирнэ. Тий. Зундаа очиж сайхан зусчаад. Яг Баян хонгор аймгийн яг аль сум бай та?
Би Баян хонгор аймгийн Галуутын Мандлаа хангад төрсөн. За. Манай Баян хонгор аймгийн Загсум байх. За. Ээж Мандлах. Ерөөсөө л. Тэгээд надыг нэгдүгээр ангид орж явахад манай аймаг нүүж ирдэг жил. Аймаг орж ирсэн малааны хэмжигчээд. Тэгээ манай сургуульд ажиллаж ягаад тэтгэврт орсон доо. За. Та ер нь хаана алба хашчих вэ? Би ч одоо дээр 7 дугаар ангид төгсдөг байсан юм. За. Тэгээ техник мэргэжлийн сургууль 2 жил сураад. Тэгээ 2 жил барилгуудаар ажиллаж байгаа цэрэгт яваад цэргийн 3 жил гэсэн тэр үйт чинь. Тэгээ цэрэгээс салгаж ирээд баазууд ажилд ороод. Сэлээ сэрээ хийж ягаал жолооч болсон. За манай мөнхөрднийхээ ээж нь дорж тулам ихч. За би тэгээд ангиуд таа. Оо тангсаа. Та яг Баян хонгорын айлсан бай. Би Баян хонгорын Баян уусан байх. Би Баян уусан. Зүг. Одоо тэгээ энэ 100 бас нутургаа явах л байлгүй. Тий. Одоо нэг лагер руу явах юм. За. Одоо ээж чинь хэдэн жил жолоо баярлаа? 71 онд 8 төгсөж гараад тэгэл Том зэрэг байна. тий би 71 онд 8 төгсөж гараад баазад ороод баазаа цахилгаанч нэг курст явуу цахилгаанч болж цахилгаанч 3 жил хийгээл тэгэл 76 онд явж жолооч болж ирээл би одоо аавын чээж ууаз 469 51 53 бүгдийн л унссан. Унаагүй тэрэг байхгүй. Барайгүй машин байх юм да. Тий. Тэр үе ямар жижиг тэрэг болон бүгдийн л барьсан. Манай өвгөнд 30 барьсан. Тэгэл 92 онд нөгөө тэтгэврийн нөхөө хаалгаараа нөхөө орж ял. Тэгэл хүүхдүүд гот ороод ирэхээр хүүхдүүдийн дагаад хотод орж ирчихэл хүүхдүүдийн өсгөж өгөөл сууж байна одоо тэтгэв. Одоо ямар тэрэг барьж байна? Одоо бол тэрэг барихгүй байгаа. Одоо өвгнөр нь жолооч хэлэх чинь. Би бол өөрөө тэрэг бар. Дарга болсон. Одоо дарга хийнэ. Тий. Жолооны курст ордог байсан. Тэгээ би яарад хүүхд байхад ээж жолооны үлэх надад өгч. Ээж машин ухаамч би унаг тэгдэг байлаа ш. Ээж болдог бол дэхээс миний хөөгээд. Надаас хойш жолооч болсон байхгүй юу? Би чи өвгнөөс өмнө жолооч. Манай өвгөн чинь сэлэсэр хийдэг. Миний тэргээр наанууд санаа гэж яваа тэрэг мэрэг ороо заримдаа гараас тавина. Тэгээ дээр үуч чи одоо тэрэг унаа тамаагүй явуулахгүй шүү дээ бас. Цагдаа нар явуулахгүй. Хулгаагаар наагвар тавгаар явж яаж авич тавина. Зарим үед өөр авич тавина. Дээр үуч чинь тэрэг мэрэг ингэж байхгүй гадаа тэрэг мэрэг тавихгүй гараас давич тавина. Тий. Тийм л байсан да. Тэгэл би чинь 76 оноос жолооч хийгээл. 16 оноос хойш одоо хэдэн жил вэ? Оо би ч одоо олон жил жолооч хийсэн шүү дээ. Би манайс үедээ жолооч нар энэ ховорхон цөөхөн байсан шүү дээ. Акционертэйгээ бужигнал сайхан л энэ. За та хэд гаргаж игээд ба тий. За тий. Бид нар бас гаргаж игээ. За миний дүүгээс харна шүү зөө. Эмээдээс харна шүү дүүгээс харна шүү зөө. Ямстай. Миний үедээ За. Үгэн сарна шүү зөө. одоо дуудаарсан нам бүгд нэг тийш явах. Тэгээд Одоо даагч явъя. За баяртай. За баярлалаа. Тэр тоглоомоч хэрэл. За баяртай. Баяртай. Би чи ер нь ингэж нөгөө өөрөө баяртай гэж явдгаас биш ингэж бас хүн баяртай гэж үлдэж үзээг юм шүү дээ. Баяртай гэж үлдлээ шүү дээ. За. За нэг тухтаа сууж тавууг солио идэхгүй байлаа. За. За мөн бужигын жагаал гараа танаад. Оо тий. Өнөөдөр төрсөн өдргээд наашаа орж ирсэн нөхдөд байна л да тийм ээ. Нэг дуугийн хөвгтөд төрсөн өдөр гал. Тийм байна. Оо за. Манай Баян хонгорын ар бол одоо Монгол дотроо бол мэдээж номер 1 2 гэж ярьж штэ тий. Ер нь дээгүүрт орно. За. Энэ хотынхан бас мэддэг юм байлаа. Баян хонгорын бууцаагааны ар бол их сурж очиж авдаг. Тэгээ овддгоо сурж. Бүр зорж авдаг, загч авдаг. За заримдаа нутаг жоохон ногоо цагаахан дуу бол совор гарна. Тэгээд тийм бидэг. Сайхан жил бол ар бол сайхан л гарна. нөгөө булганы айраг гэдэг шиг юм байна шүү дээ. Тэгээ булганы айраг гэдэг шиг бууцаагааны ааруул гэж ярьдээ шүү дээ. Тийм байна. Манай аймгийн одоо манай автосаа цаг сумын өвөө орц тавталгаа ямар таарих нэг. Тэгээд 2 голын бэлчээр гээд байдаг хөхгүй. За. Цаг байдрын талаас урд талаас цагаан турт гэдэг энэ нэг бэлчэрт нь орц 5 гол. Тэгээ 3 бэлчэрийн дунд гол гарна баян бүрд, наашаага бөмбөр, тэр хавийн цагаайдаа харуул ерөнхийдөө бас нэг тусдаас энэ харуул. Тийм байна. За багтаа бас нэг барилддаг энэ төр байсан гэсэн яриа байсан шүү те. Яг одоо танд явж байгаад бас үзүүлнэ бас. Харин нотлоготой үзүүлнэ бас. Ерөөсөө барилд нотлоготой бүх юм ярина шиг байна. Ягаад тийм хэлж үү? Багтаа барилддаг бас хурд нэмэр умдаг байв таас. Уннаа сонгонд явна. Уннаа сонгонд явна. Танай конондо
Өнөрт хамар цоргоо тудлаасах дундаа айлын ихнэр нохохороод намайг тосондоо одод дүгхэд хоног тааруулж Айл болгонд үедээ энэ бол гамма агентлагаас их хувь нь угаалгаж авч ирсэн. Энэ өөрөө гамма агентлаг дээр байдаг зураг байгаа. Их хувь нь одоо Тайванд байдаг гэж одоо манайхан эрдэмтэд судлаа 50-аас их Чингис хааны зургийн их олдвор олдсон гэж түүхэд өгдөг шүү дээ. За энд одоо морин уур. Гэхдээ энэ өвөр Монголд миний өрөөнд заларж исэн зураг байгаа. Тийм үү. Тэгээд авсраад гэртээ залцсан. Тэгээ би өрөөндөө залж исэн зураг. Өрөөндөө залгахдаа энэ морин ууртай зүг залж исэн. За. Энэ морин хуур болохоор энэ бас энэ өвөр Монголд би өрөөндөө залж исэн. Энэ хойно ингэ төрийн дууллаа. Монгол хүчээр өчтсөн. Монгол улсын төрийн дуулал гэж шүү дээ. Одоо яг манай энэ өвөгийн хийжсэн сур. Энэ. За. Энэ манай жаргал өвөгийн хийжсэн сур Абдранаас болсон сур юм байна. Манай ээж аав юм. За. Ээж өгсөн сур байгаа. Энэ манай аавын аав Цэрэн Балжир өвөгийн маань өөрийнхөө гараар хийжсэн сур юм гэлээ. Аав одоо намайг одоо яг өргөх тусгаарлахад өгч ирсэн. Энэ сурыг. Тэгээ хоёр өвөгийн хийсэн сур ингээ над байдэ. Над бол одоо хамгийн эрхэмнэнд хүндтэй билэг ба шүү дээ. Тийм ээ. Энэ манай Монголын морин спорт байштай холбоо нэг суглаатаа шинэ жил явуулаад Азтан бол сугалж исэн хазаар. Хазаар ямдаа гэсэн хазаар шүү дээ, тий. За энэ бол эвдээ дөрвөгэд одоо дээр үед одоо таны хөвгөлч айл болгонд байдаг. Энэ манай гэрт байсан юм. Хос морин шаацсан тий. Тийм шаацсан юунууд одоо айл болгонд. Би ихээсээ дөрвөлээ. За. Тэгээ ээж маань бэлэгдээд бас ээж маань одоо бас над бэлэг айлын том. Би айлын хоёр дахь банд дээр нэг эгчтэй, доороо хоёр дүүтэй. Нэг дүү маань бол бабаага эрэхтэй дүү бол одоо банкир. Дараагийн дүү одоо Японд байна. Гэр бүлийнх нь программист. Миний эгч бол Монгол улсын мэрэгсэн нэгтлэн бодогч. 20 эд одоо анхны нэгтлэнгууд ил нэг. За. Тий. Тэрийг бэлэгдэж одоо бас юм эвдээ. Тэгээд энэ бивтэй дөрвийг одоо ингэ өгчээсэн. Энэ чинь хуучных шүү дээ, айл болгонд байдаг. Байдаг байсан. Тий. Манай баяр Маян хонгорын бүхэл айлд байгаа да. Манай аав ээж үе найзуудтэй. Ховрын юм болсон. Тий, одоо ховрын юм болсон. Юм ховордохоор их үнцэнтэй байдаг. Тий. Ховрын юм болсон шүү дээ. За энэ миний Жанжим малгай Эрдэнэ үйлдвэрд ороод би арилтаад анхны салангарын Жанжим малгай энэ зодог шуудгийг аваад би. За. Энэгээр одоо би барилдаж Эрдэнэ үйлдвэрт 2 давж илаа. 2 даваад надад 70,000 төгрөгөөр би 2 хүүхэдтэй энэ зодог шуудаг энэ юутай Жанжим малгайтай навж ирсэн. Нэг 2 үгийн зодог шуудаг. За. Тий. Одоо бас энийг өмсөөл бас наадмар нэг энэ одоо миний нэг ажлын өрөөнд орохоор зураг би нөгөө нотлоготой ярина гэсэн шүү. Барилж ирсэн зураг байгаа. Энэ хөдөө явахаараа өмсдөг одоо миний энэ юу баг. Өвөл хөдөө би одоо аймаг руу явахаар энийг өмсөө явна. Дээлэн дээр их дулаахан сайхан байдаг. Одоо Монголын хэв шинж орсон. Тэгэл байхаа. Тий. За. Тэгэл энд болохоор энэ өвөр Монголд буухтад төмөр гээд одоо манай Монгол үндэстэн бэлгэлж ирсэн. Энэ буухтын том алдартай Монгол үндэстний зураачийн зурсан зураг. Өвөр монголчууд бол маш сайн мэднэ. Энэ тамгатайгаа ингээд. Хөх хот гран-при гээд сүүлийн үед Гуанжууд болдог байсан болоод Хөх хотод болдог болсон. Намайг байхад 3 удаагийн гран-при болсон. За. Тэгээ энэ Төвшинбаяр авраг очиж барилдаад алтан медаль аваад. За. Тэгээд энийг бэлэг болгож надад дурсгаж ирсэн. Манай уран цэцэг дүү хүрэл медаль аваад. За. Зогтбаатар дүү маань хүрэл медаль аваад. Нутгийн 2 дүү медаль аваад. Тэгэх бэлгшээгээд. За. Ингээл манайх бол Урагшаа харагдсан сайтай юм аа. Тэ? ингээ их тэнгэрийн ам богд уул харих маань харагдаж байна. Янз харагдсан байна да. Барилгачлалт бол ингээд нэмэгдээл явж байна. Тийм байна да. Бис өөр манай Монгол улс ч уужим сайхан, манай хонгор нутагч их уужим сайхан, ийм уужим сайхан тэлгэр орчинд амьдрах дуртай. Тий. Их амар ш та. Манай хүмүүс би нэг Москва явж ирээд нэг дугуй өгсөн чи энүүгээр тойр тавих гээ тэгээд доод айл өвөө эмээ хоёр орж ирээд ууртаа орж ирдээ. Манай хоёрыг хараад инээгээд бодлоо. Тэр чинь нөгөө том барзах дугуй чи ингээ унаа явахаар доод айл дүгөө сонсогддог байсан. За энэ ч одоо миний одоо фитнес гэж та бас нэг 30 минут өдөрт нэг дугуй өмдгийг. Хүн ер нь 30 минут өдөрт тасгал хийхэд болдсон юм бил. Ягаад гэвэл мэрэгжлийн тамирчин биш. Тэгээ хөөхт байхад бол би нэг чөлөөтэй секс мэксэнд явдаг ус одоо тэрэн шиг бас зүрхний ачаал мичээл 40 гараад ирэхээр ч хүн бас эрүүл мэндэ бодох хэрэгтэй. Зүрхээ бодох хэрэгтэй. Хамаагүй зүрхэнд бас ачаал өгж болохгүй. Зүгээр хүн бол хамаагүй гэт таргалж болохгүй. Тэгээ энэ дээр нэг 30 минут дугуй унан жин. Гэтэ миний энэ чи их амар их
тийм хүнд юм шаардахгүй ингээд жигт бол ингээ хөндрүүлэхэд бол надад таарсан ингээд богдуулаараад эсвэл зурагтынхаа өмнө тавьж ягаад нэг харахад 30 итгэл цаг жийсэн байдгийг. Тэгээ нэг бол ингээд нэг ном барай сууцдаг ч юм уу сонио уншиж ихэд авцаархан хөнгөн шингэн. Тийм нүсэр юм бол биш нүсэр дагуу биш. Одоо ер нь хөдөлгөөн хийж үзэхгүй шүү. Дасгал хөдөлгөөн бол заавал ч одоо фитнест очиж цаг алдахгүйгээр одоо миний хувьд цаг их байдаг учраас ойтон багт бол бүр фитнес ажилладаг байсан. Одоо бол надад фитнес тавих цаг арахантай хомос болсон. Тэгээ одоо нэг гар дээр нэг жоохон сунаа, дугуун чинь тэгээд нэг жоохон юм 2 толгойд 3 толгойд хий чинь жингээ үз чинь байнга тогтмол жим бол одоо нэг хэсэг бараг 90 шахчихсан. Одоо би одоо хэдтэй юугаа нэг 80 авцаал байх 80 дээр л бариад байгаа. Тэгээ одоо 85 төгчих гээл. Тийм 83 тайлхлаа. Одоо бис тосоод нөгөө дэмэгдэж болохгүй. Тийм. Одоо хүний өндөр биеийн жин хоёр ерөнхийдөө хол зурж болдгоо. Тийм биеийн тамирын вакцинаар ярьдаг шүү дээ, тий. За энд хоёр сураг байна да. За энэ бол одоо манай эхнэрийн тогтчулсан хэсэг. За. Тий. Одоо тэгэл 10-аа хүсч үржихийн бэлэгдэл гэл эхнэрийн тогтчулсан хэсэг байна. Миний тогтчулсан хэсэг бол эхнэрийн бол ингээ галтайгаа энэ хэсэг ч одоо эхнэрийн бүс зоон. Тий. За энэ одоо манай хүүхдүүдийн хичээл хийдэг ширээ байгаа юм. Айл болгол гэр бүлийн зураг байгаа. Бид нэр хөх хотоос яг наашаа ирэхийнхээ өмнө авахулсан. Өр Монгол авахулсан зураг. За. Тий. Өр Монголд. Манай охин ч одоо Өр Монгол цэцэрлэгт сураад. Тий. Наад нөө аава ээж наадыг гэл ерөөсө хүүхдүүд Өр Монгол хэлээс сурцсан. Тий тэрүүгээрээ ярина. Манай том банд бол Өр Монголд ангийнхаа хүүхдүүдтэй нөгөө WeChat матаар бол яг Өр Монголоор ярьж бас. Тий. Яг тэр Өр Монгол аялгаар бол. Тэгээ манай эхнэр бол нөгөө дэрэгдэн байнга ажилладаг учраас бүр яаж ярьсныг надад ярьж өгнө. Багштайгаа нөгөө бүр Өр Монголын чинь нөгөө жирэм аялга гэж байдаг байхгүй юу? Одоо тунлын дүмбүү аялга гэдэг. Тэгээ манай хүүхдүүдийн багш нар зарим нэг нь дүмбүү хэлээр ярьдаг гэж байгаа юм чи бүр. Арай дотроо бол манайх чинь нөгөө олон ясна нөгөө манай юунаас ч бурайдууд энэ тэр жоох өөр ярьдаг чинь жоох аялгатай дөө одоо манай баян хонгорын ч гэсэн нэг баян хонгорын чи хөөмөө гэдэг нэг ардаас аялга залгадаг шүү дээ тий. Тэрэн шиг залгадаг байхгүй. Манай аймгийн чи хөө гэлдэг. Би ч гэсэн мессеж чичгээр мессенжерээр за баярлалаа хөө гэд нэг мэдгэл араас нэг хөө залгацсан байдаг. Тий нэг гэр бүлийн зураг. Хүүхдүүд бол найдвартай сурналтай бүр. Найдвартай сурна. Тэг яг би Өр Монголд их бас ажилласнараа их бахархтай байд. Яг тэгэхээр босоо Монгол бичиг манай Монгол өвгдийн бичиг те. Тэгээ хүүхдүүдээ бас босоо Монгол бичгийн суурийг тавьж ирсэнд их бахархтай баг. Тийм шүү. Тэр чинь бол бас том сав шүү дээ. За энэ одоо манай одоо за ийш. За ээж аваа мастер унтлах нэр баа гэж 3 цогтой мó. Тий. Манайх юу нэг сайхан цэлгэрээ. Тийм байна. Энд чинь бол ерөөсө гэрэл хэрэггүй өөрөө. Оройн одоо юу ман жаргаж нар гэдэг ерөөсө нар ордлоод гээтэй. Ерөөсө манайх өглөөний нар, өдрийн нар, оройн нар гэдэг 3 зүг нартай. Одоо хоёулаа маргааш өглөө тэр өглөө нар мандахад тэр өрөөнд орж харна заа. Энэ мал би одоо 10 хэдэн жилийн өмнө энэ хормын зураг. Манай эхнэрийн ах бэрхээ ах хийж өгч ирсэн. Нэг сюрприз барьнагаас алдгүй. Би чинь зураг мөрөг тэр үчи одоо нэг хангу стилтэй урт өстэй. Тэгээ зураг хаагаад олдог гэсэн хааж ажил нэг юм хангу стилтэй гэдэг ба шүү дээ. Нөгөө хангугд ажил хийж ирсэн. Өстэй байлаа шүү дээ. Ер нь манай аав дээр үед гэсэн юм социализмын үед бол тийм үс их залуу байх чинь 20 идэд нэг ургуулдаг шүү дээ. Ургуулдаг шүү дээ. Сандаг аймаг гэж ярьдаг. Сандаг аймаг гэж. Манай найз хүртэл намайг заримдаа ингэж хойш ингэчээр сандаг гэж дуусчих гэдэг үе бас байж л байсан л та. Бидний хүүхд багт ч бас нөгөө нэг Backstreet Boys маш гэх нөгөө ник мик чи ингэж өсмөс ургуулдаг яг бид нар нэг тийм байсан шүү дээ тий. Ингэж мэгс асуулдаг тэл чануу устай байсан шүү дээ. Тэгээ нөгөө гэл мэл төрхөж мэдэхгүй тэгээд би одоо ингэ боддог байхгүй тэр үед нэг гэлдээд хойш нэг гэж бодог юм баг та. 20 минут энэ зөриөлөгтэй зэрэг байхгүй шүү дээ. Тий. За энэ удаа манай эхнэрийн хэсэг байж байна. За орой минь. Ямар бол хийж байгаа. За хоолны ажиллагаа сайхан явагдаж байна уу? Оо сайхан явагдаж. Устгуулах юм байхгүй юу? Дайжгүй. Ерөнхийдөө тэгэл арай 4 хагасаас хойш бэлдээл хэлчихдэг шүү дээ. Би ч одоо баг галтганаасаа салдаггүй шүү дээ. Тий. Манай үгчтэй бас өөрийгөө сайхан дэлгэрэнгүй танилцуулж манай Монголын гэргий. За намайг Баян жаргал гэдэг тийм Эрдэнэ төлөвлөрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар мэргэжилтнээр ажилладаг. Тэгээ охиноо гаргаад декреттэй яжгаад мөн саяхан орсон доо 4 сарда тий. Тэгээд ерөнхийдөө одоо энэ коронавирус гэдэг нөгөө 0-12 настай эхчүүдийг бас нэг жоохон нөгөө тий зайнаас ажиллах
маркаар ангаад байгаа тийм. Тэгээд ерөнхийдөө жоохон завтай л байна. Ойрд завтай л байна. Тийм, ерөнхийдөө завтай л байна. Тэгээд миний л хэсэгдээ энэ хавьд ч одоо ингээд эндээс бараг хөдөлдөг шүү дээ. Би ч энэ хавьдаа л эргэлдээд байдээ. Та бас Баян хонгорын уу? Тийм би Баян хонгор штэ. Би чинь Баян хонгорын хуучин жинс сумын бодвих хэмэх газар төрсөн. Богд үлий хаяанд байдаг говийн их сайхан нутаг би. Би чинь говийн бүсгүй штэ. Тийм. Би өнөөдөр өдөр ингээл өдөө сайхандоо мөнгөний ажил дээр очиод уулзаад хамт ингээл битээр нааш яриад яваал ингээл ер нь их тийм байгаа байдал нь өөрөө их тийм хурдтай хүн биш үү? Тийм шүү. Ингээд юмд ингээд гялалцуур нэг юм хурдан те. Ийм хүний бас юм ирээтэнд орж ажиллаж амьдрах нь бас жоохон хэцүү юу гайгүй. Ингээд бол дасчиж дээ би. Тийм хэвийн үзэгдэл шиг л болчих дээ. Ер нь айгүй хурдтай тийм. Харин тийм айгу нэг өдөрт бол гिचнээ ч ажлыг амжуулна. Энд ч нэг хүнтэй яриад, тэнд ч нэг хүнтэй яриад би тийм хийж байгаа юм хийж байгаа. Тэгээд ер нь бол нэг ажил байрж авал заавал нэг үр дүнгийн те ард нь гарч иж ингээд сэтгэл санаа нь амардаг. Тийм л хүндээ. Тийм чанартай. Мөнхөрд нь харин түрүү энэ ч ууж байгаа ши орцсон байна. Та бас синхротлэгсээр дамжуулаад хандаа зориулаад хэлэх үг байв л те. Ерөнхийдөө би эрүүл их байгаас айл гэж бодож байна. Тийм бид нар залуу хүмүүс биднэрт хийж бүтээх зөндөө олон зүйл байгаа. Тийм. За тэгээд хайртай шүү л гэж хэлье да. За. Зараа нь бас мөнхөрд нах зургатаар харах баха. За тэгээд манай гэрээ эзэгтэй хэсэг ерөнхийдөө иймэрхүү. Энэ хатгамал энэ бас та өөрөө хатгамал хийд юм уу те? Энэ юу шүү? Бид хоёрт тусалдаг манай нэг хураад байдیں۔ Ичин оров гээд Баян хонгорын Баян өндөр сумын манай нэг хөрхөндөө манай хоёр хүүхдийг харж өгдөг гэсэн. Тэгээд тэр маань бид хоёрыг нөгөө энэ байранд анх ороход баянагчаа би танд ингэ зориулж байсан шүү гэд өгчээсэн. Өөрийн гараараа хатгаж өгчээсэн. За түр баяртай. Мөнхөрдөө хаач юу? Оо за. За наашаа. За. Галтгоор зочлоод дуслаа. Эхнэрийн орчинд ороод дуслаа. Одоо миний орчин тавтаа мөр. За. За энэ ямар гоё зураг вэ? Болдоотор гэд манай түүхийн ухааны доктор ах байдаг. За. Юндан Бутагийн Болдоотор гэд аавхөө хоёр доктор Баян хонгор аймгийн Хүрээ марлсан яриад. Болдоотор ах минь бит хоёрын хормон дээр бэлгэлж ирсэн. За Хүнцгийн сүг хот гард миний одоо авраа хаасан. Монголчуудтай хайртай бүх байсан. За энд Женко групп Jeep Service гээд Баян хонгорын 2G гээд дуудагчаалаа. За. Анхны шигшмэл урд хийгээд тэгээ морь унж уралдсан бүх хүүхдүүдийг хичээлийнх нь иж бүрэг хэрэглэлийг цөөхтэй гардуулж исэн зураг байна. Энэ би өөрөө морьтой яриад байвал зүршгүй. Энэ миний бор азрах уралдахдаа зүүж исэн энэ сахиус. Миний өвөө хэрэгжилж исэн аав цэрэн балжир өвөө маань хэрэгжилж исэн юм. Хит утга байгаа. Тэгээ аав надад одоо бас тусдаа өрх тусаалж гарахад том хүүдээ одоо бэлгэлсэн. Илгээс гадна одоо би өдөр зэрэгтэй чааш нь бас үржихгүй явна гэдэг том үүрэг хариуцлага юм аа. Хамгийн гол нь нөгөө өвөө хэрэгжилж исэн учраас бас нэг алдаж асахгүй явах юмсан гэдээ бас их дотроо хичээж явдаг. Өвгдөө юм их хариуцлага шүү дээ тий. Энэ манай Баян хонгор аймгийн 10 жилийн 8 төгсөлттэй ангийнхан маань энэ 20 жилийнхаа ойгоор Өр Монголд одоо манай их жаргал багш нэгээс 3 дугаар анги төгсгөөд 4-өөс 8 төгссөн манай Мигмэр сүрэн багш маань манай ангийн хүүхдүүдтэй над дээр очиод бид чинь 20 жилийн байгаа Өр Монголд хийж илаа. Хөх хотоор орцоор аялуулаад манайхан химримор нэт давж тусгарч ирсэн. За дурсгаж ирсэн. Тий. Уулзалтаа бас тэгээ хэл даваад хийж байна. Тий 20 жилийн байгаа хийж илаа. Энэ бол манай Ламын гэгэний 375 жилийн 2014 онд болоод айрагдсан бүх моринд нь одоо ийм дурсгалын зүйл номгон гоёл гээд манай Баян хонгорын дүүнер маань уралдаг юм. Тэр дүүнерээс аваад нөгөө талдаа бас хөрөнгө оруулалт юм тийм ээ тэднийг дэмжиж одоо хөгжлийн төлөө сан гээд сангийн бай. Манай дүү Зогтбаатар бит хоёр аймагтаа одоо газрын албанд нь зохисоор нь газрын төлөөд мөнгөний төлөөд тэгээд энэ бүтээн байгуулалт. Энэ цаана одоо ингээл манай аймгийн анхны бүтээн байгуулалт холбооны байр. Энэ бол орчин үеийн хэлбэр чинь гэсэн одоо анхны аймгийн офис центр байгаа хөөхгүй. Тэгээд энэнийхээ өмнө одоо манай сангийн бүх нацаг сүрэнгийн золбоо маань цол аваад би урдаас бүх хүүхдүүд нь цүнх явуулаад манай дүү энэ чанаас формын захиалаад дотор нь бүгдэнд нь одоо хичээл эрхлийг хийгээд золбоогоо цолны гişиг болоод миний дүү нутгийнхаа хүүхдүүдэд одоо хичээлийн шинжилт нь гардуулж өгөөрэй гээд. Тэгээ манай аймгийн халамжийн газраас нөгөө хүүхдүүдийн маань судалгаа гаргаж өгсөн л доо. Дээр нөгөөжлийн төлөө сан гээд
Тэгээ дүүгээрээ бас их бахархаж явдсан юм бэ. Манай дүү намайг бодвол их төлөв төвшин би ч юм их хурдтай бас хаяа ингээд хүнтэй эв зүгөө олохгүй бол хүчээр үзэх гээд байгаа хүчээр үзэх гээд байдаг. Дүүл бүгд талаас нэвийн оолно юмны учир гаргалгаа. Ер нь надтай ойлголцохгүй юмыг дүүтэй ярихаар дүү одоо хахад та 50 байл да хүн амттай битээ ингээд яаж юмыг ивэр гээд одоо миний ах хүн шиг намайг бас битгий адгаад бай гэдэг байхгүй. За энэ хоёр сайхан имэйл байна да. Хүүхэд байхдаа зогч ирсэн имэйл. Оо за. Тийм энэ хүүхэд байх сухаа ташуур гэдэг чи одоо мориноос унж бэртэхгүй унж бэртүүл одоо хөнгөн бэртдэг гэдэг. Тэгээд одоо энэ сур одоо сүлд би сур мурын боломжоор хүүхдүүдтэйгээ сууж байгаа бариулж байгаад ингээд дээр үуч чи нөгөө өвөө эмээтэйгээ суугаад сур мур таталцаад сууж идэг шүү дээ. За тэгээд энэ хазаар бол ингээд аянганаас хамгаална. Хамгаалах домтой миний хүүхэд байхдаа тогтдог байсан юм байл. Анх энэ дээр морь унд сурсан. Миний энэ имэйлийг аав ар хангаагаас модыг авцраад. Тэгээд би төхөөрөөд 7 настай хүүхэд одоо унжээлаа. Тэгээд сүүлд яг би энэ чинь 16 талаа хүртэл унсан 4-г нь сольсон. Тийм хаа тий. Тэгээ хүүхдийн дөрөв тухайн үед одоо тэгээд юмд хүүхэд байх чинь тэгээд нэг газар лайсан шинжтэй. Энэ бол манай галсаах гэдэг. Одоо Баян онгорын мэднэ. Баян онгор аймгийн 3 булгийн харьяат. Манай аймагт 1000 морь уралдсан юм аа. Ламынгийн 360 жилийн ойгод 1999 онд болсон том даншиг наадан болоод газрын сайхан бөхчүүдэж барилдаад Гамбат арслан маань төрүүлээд тэгээд 1000 моринд манай Баян оны Баатарын хүрмээр төрүүлээд галсаахын хэрмээр ам үзчихсэн. Тэгээ галсаах бүтээрч үндсэндээ бол нэг айлын одоо хүргнүүд бацууд юм биш үү? Одоо тэгээ унаа Адам аавын дүү Мэндэ даата гэдэг манай хамтнууд ярьдаг. Төрсөн дүү Мэндэ даататай одоо бас насаараа одоо гэрүүл болоод ингээд олон сайхан хүүхдтэй галсаах гэж байдаг. Манай Баян онгорын мэднэ. Галсаахын зиндан дэшвэрийг надад дипломатаар консулт явахад бэлгэлж ирсэн. Бас үн цэнтэй. Өөрөө морины хүн. Тэг аймгийн алдарт яач галсан гэд. Манайх чиг олон галсантай. Хангалтын галсан. Манай галсаахыг бол тэгээд хүмүүс одоо хермөртэй галсан, хурдан морьтой галсан л гэж шаарддаг. Энэ манайх Монголын шилдэг холбоо болж ирсэн. 2013 онд. Тэгээ энэ бол ерөнхийлөгч маань гардуулаад ерөнхийлөгчийн гар үсгтээ батламжтайгаа энэ дурсгалын зүйл нь энэ гардаж аваа. Энэ манай дөгрөх энэ Баяк гэд Баян мөх гэд энэ хоёр яштай холбооны хаахтаа ингээд гардаж авч ирсэн энэ код ерөнхийлөгч. Хэд онд энэ чинь? 2014 онд. 14 онд шилдэг юу болж ирсэн? Шилдэг холбоо Монгол улсын. Булган шилдэг холбоо манайх шилдэг холбоо болоод. А энэ нэмэл бол тэг яг энэ би сүүлд төхөрсөн. Тэг голны ах бас Монгол ахуйгаа гадны жуулчин муулчинд харуулж, жуулчдад харуулах зорилгоор бас нэг сайхан имэйл төхөрөөд тэг одоо зун цуслан мусан дээр жуулчин ер нь хүлээж авна. Тэд нартай манай Монгол ахуй ийм сайхан имэйл хазар хэрэгжин гэж жуулчдах. Тэг би бэлэгдэл талаасаа ингээд сайхан имэйл ингээд бүр шинэ сүүлд төхөрсөн имэйл. Сүүлд төхөрсөн имэйл байгаа. Энэ манай Ламынгийн анх дахь дүр юм. За. Анх дахь дүрээр ингээд манайх Ламынгийнхаа 375 жилийн ойгоор юм анх дахь дүр их хийж аймгийнхаа одоо Ахмад настай буурлуудад ингээд өгчээсэн. Тэгээд Баян булгийнхаа манай нэг лам найз байдیں۔ Тэгээд мэлмиг нээлгээд Улаанбаатарт ажил ямдэрдэг. Тэгээд одоо манай Ламынгийн одоо байгаа шин дүр шүү дээ. Тань тийм ээ. Тэгээд энэ анхных нь одоо ингээд 6 дүр. Энэ төрийн маань сүлд намайг консул очичод миний ах чулуунд орж бид нар чуг авах дууддаг. Миний найз гал одрал хоёр надад цуг очиж өрөө мялаач төрийн хүн боллоо гэд бэлгдэж гардуулж исэн. Тэгээ одоо ажиллааг явахаар өөрөө одоо ах их дүүн найзын бэлгэлсэн юмыг авсраад гэртээ ингээд залцсан байгаа байдал. За тэгэл энэ Ламынгийн анхны байгуур ивент тгсэн хүмүүстэй энэ 375 жил энэ бэлгэдлийг дараагийнх нь энийгээд 2 ог би морины комиссийн дараагаар ажиллаж ирсэн. Тэгээд энд ингээд бэлэгдэн генест одоо манай Баян онгорынхан жагсч оролцож ирсэн. Тэгээд генест оролцлоо гэд энэ өргөмжлийг өгч ирсэн. Манай Монголын 11,000 морь генест тавих гэж жагсч дэлхийд рекорд дэвтсэн шүү дээ. 1100 морь уралдахад манай инхтэй байхын онгор алзан морь төрүүлээд манай Баян онгорын 2-300-аад уяач ирж генест жагсч ирсэн энэ өргөмжлөл. За энэ ингээ Баатрууд ингээд манай 80 клуб гэж манай найзуудын клуб байдаг гэж ирсэн. Энэ бол миний мандатнууд. Яста мандатыг бол харин одоо энэ Монголын спортын холбооны 4-р их хурал. Ааха. Тийм. За энэ манай ардчилсан намын мандат. Үндэсний зөвлөлтөөр гэж болдог байд. 13 он, 10 оноос эхлээд 15 он хүртэл байсан. Хурал болгон. Би чи хурлааг халахсахгүй сум.
За энд бол манай одоо ингээд энэ анх 5 богд Toyota Jeep оруулж ирээд анхны 100 Jeep-ийг манайх Jeep сервиснийг нь авч ирсэн 100 Jeep-нээс. Тэгээ 100 Jeep-ний суглаанд оролцчихлаа. Би тухай 69 гэсэн суглааг сугалчихэд гэж бодсон байхгүйсэн байхгүй. Тэгсэн чинь би 70 гэсэн суглааг сугалсан чи яг 100 Jeep-ний харилцагчдыг суглуулж ягаад манай тэр үед Нарака гэдэг манай үеэл тэр манай очиж дуулаад тэгээ сугалсан чи яг 69-ийг миний бодож ирсэн тоо камерын маш очсон шүү дээ. Тэгээ би жоох ихтэй чихсэн юм. Яг тэр миний нөгөө тий утасны дугаар чи 69 центр гэдэг бүх юм машины дугаар нэг 20 ит байх чинь дугаар машины дугаар энэ төр бэлгэжэл дэмжил шүү дээ. Би тэг яг 0069 УБ гэсэн дугаар авахгүй аврагт бэлгэлж ирсэн. 69 гэх авраг гэдэг. Утасны дугаар сонирхоод байхгүй юу? Найзууд миний утасны дугаарыг авч авахгүй аврагт бэлгэлээд бэлгэлэх гээд тэгээ би нэг дугаараа өөрөө нэг олон контакт байдаг учраас бас яг би аврагыг хөндлөө тэгээд машиныхаа дугаарыг бэлгэлжсэн. Одоо мөн када дээр авахгүй аврагны машин дээр миний дугаар байдгийг 0069 УБ гэдэг 5 тал дээр явж ийлээ харахад их сайхан санагдсан. Энэ Баянгар аймгийн шинэ жилээр над оны онцлог одоо бизнес улс төрийн салбарын хүн гэдэг 14 онд манай бас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшижсэн Ганбаатар ах маань өгчээсэн. Улсын хурлын гишүүн асан. Би тааш гарч иржсэн. Энэ шагналыг над гардуулж илаа. Баянгар аймгийн одоо оны онцлог нийгэм улс төрийн нийтийн салбарын оны онцлог болж илаа шүү дээ. Энэ болохоор зэрэг манай аавын нутаг Галууц сум хонгор хайрхан гэдэг энэ дүү битэрийн байрсан Баянгар хөгжлийн сангийн байшин. Тэгээ хонгор хайрхныхаа үрд биелэгдээд манай аймгийн анхны төв хонгор хайрхны бит байсан байхгүй юу? Галууц суманд манай аймгийн төв байсан. Сүүлд удаа байгаа Баянгар суман дээр нүүж ирсэн. Энэ манай Jeep сервисийн үнэлэх байна. Jeep сервис албан тушаал ерөнхий захирлгээд залуухан байж юу? Логотойгоо залуухан байж. Мал сүргийг гэмт талгаас хамгаалах нийгэмлэг гэдэг энэ зундын дорж байгааг Баянгарт аваач салбар холбоог 2011 онд байгуулж илаа. Одоо манай зундын дорж холбооны оронд орсон шүү дээ. Хил мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян. Энэ их сонин паспорт. Энэ таард хэд онд авсан паспорт байна? 3 онд авсан паспорт. Тийм, 3 онд 2003 онд би 23 настай. Энэ зураг байх нь шүү дээ. Тийм байх. Тэгээ энэ паспортыг аваад би Солонгосын визэнд ороод энэ Солонгос явж илаа. За. Энэ арай 3 онд ингээ Солонгос яваад. 3 оны 10 сард яваад Гэрээт ажилчнаар. Үйлдвэрт. Тэгээ үйлдвэрт. Тэгээд гэхдээ би харалж өрөөгүй яг ном журмынхын дагуу яваад ирсэн. Тэгэхээр паспорт бол зүгээр гэсэн үг. Дараагийн элчинд ярилцлаганд ороход бол бас түүх болдог шүү дээ, тийм. Тэгээд дараад нь ирээд бол би Японоос их машин зөөсөн нэг 100 гаруй Jeep зөөсөн. Ер нь 200-aa Jeep зөөсөн. Тэгээд Япон их явдаг гэсэн. Японы хэд хэд удаагийн виз би 3 явахаар Японд сүулдэ бас визний хөнгөлтөд шууд гардаг. Японы визүүдийг олон байгаа тийм. Тэгээд ер нь бол тэндээс бас машин оруулж ирэх бизнес рүү нэлээд шууд орсон биз дээ. Тэгээд Австрали явж илаа. Австрали виз энэ 2000 хэд оных юм бэ те бас нэг 10 оных байлгүй. Энэ баяр ерөнхий сайдын үед бизнес ажилтнаар орж явж ирсэн. Тэгээ 9 онд шүү дээ. Тэгээд одоо энэ паспортыг бүгдийг дуусгасан гэсэн үг үү? Энэ яг нөгөө дараагийн загваргүй юугаар л авдаг шүү дээ те хөшөнтэй хугацаа гэл. Энэ Солонгос, Японы виз, Японы виз олон бий. Энэ Америкийн визэнд одоо түрүүн би мандат байсан те. Яваад 9 онд би Лас Вегас явчихсан. Тийм. Энэ бизнес хооронд оролцох гээд Америкчууд чих мундаг ухаантай улсууд Лас Вегастай бүх олон улсын хурал зөвлөгөө бизнес форумудаа хийнэ. Тэгэхээр чинь олон улсын нисэх онгоцны буудал байхгүй. Сан Франциско дээр буулаад дотоодын нислэгт бид нэр дахиад доллар төлж явах нь шүү дээ. Дотоодын зах зээлээ дэмжиж байгаа хэвээр. Тэгээд Лас Вегас очисон хүмүүс бас нэг казино орно бас мөнгө цаасаа тушаан шүү дээ. Тийм биз? Тэгээ би ч 20 хэд настай анх явж исэн. Энд одоо миний Лас Вегас тоглож исэн. Одоо тухайн үед яг казино гэдэг юу гэдгийг очиж харж байлаа шүү дээ. Энэ Хэлтэн жогч дуудалд буурлаад энэ $1 жетонтой ингээд Хэлтэн гэсэн жетонууд ба шүү дээ нараа. За энэ манай энэ уяштай холбооч юм лого тэмдэгтэй анх ингээд энэ уяштай холбооны тэмдэг байна. Бүх уяш нарын тэмдэгтэй гэрчлэгээтэй болсон гэсэн үг. Манай хөгжлийн сан ийм одоо тэн дээр байгаа юм логотой манайхан аймгийнхны нэртэй. Тийм ээ, аймгийнхаа газрын зургийн лого. Энэ миний адууны өвс байгаа юм. За. Тийм миний хүрээ азрагны анхны гал төлнө. Тий. За энэ манай энэ хонгорын хурд сэтгүүл байгаа энэ дээр. Ингээ 9 дугаар гарцсан. Энэ анхных нь 1 номерын дугаар байна. Энэ манай намынхны ном. За энэ одоо манай Алтан ог дараагийн ном байна. Арчилсан засаглал гэдэг. За тэгэл одоо энэ ер нь намынхантай холбогдолтой бүх ном бий. Оюун гэрэл. За манай намын батлах энэ батлахыг бас олон хүмүүст
гардуулж ирсэн алтан үг дараа гар устай болохгүй. Нэг үндэсний зөвлөх орны гişүү чинь гişүү эсвэлдэг байсан байхгүй. Ааха. Тэгээд одоо энэ гişиг дэмбэрлэн тэмүүж энэ гэдэг энэ манай ерөнхийлөгчийн ном энэ гэдэг энэ. Ер нь бол бүгднгийнх нь ном байгаа юм байна. Тий. Тийм ээ. Тэгээд одоо Батбаяр гэл энэ ерөөсөө намынхны Нутхан Бат энэ гэдэг манайхны бүгднгийнх нь ном гэдэг байна. Манай энэ ардчлалын одоо их олон нийтлүүд бичдэг Цэндүү ахнаад номоо дурсгаж ялаа. За ингэ таны ажлынөрөөдөө танилцаад яваад байх юм бол бас нэвтрүүлгийн юм цаг хөрөхгүй нэ одоо. Дөнгөж талдаа орж исэн чинь баг. Тий, нэлээд удаж штэ энэ чинь бас. Ярих хөрөх юм ихтэй байна. Та бас тэгээд их өөрөө ингэ юмыг хадгалж архивлдаг ерөөс нөгөө баримттай гэдэг чинь хинт байдаг юм байна л да. Бүх юм чи байх юм. Тий. За онцлог байх шүү. Яг ярил зөндөл юм бид тэгээд. Нэг сайхан хөрөглөө дөө тий. Оо за тэгээд та. Сайхан тамхилын 5 банаар сууй та хэлээ тий. Явсаар батлаа. Гэнт орж ирээд. За сайхан аварч байна. Сайхан аварч байна. Сайхан 100 ихсэр гарлаа да. Тэглээ тий. Оо жоохон их савцсан. Ямар шүлөө хөрөг вэ? Энэ халтар маань. Оо за. Тий, энэ миний өвөөгийн хөрөг. Ээж аав жаргал өвөөгийн хөрөг. Оо за. 90 оны ихэр гаргаад тэгээ саяхан би олж авсан. Аа тийм үү. Хөрөг олддог гэж ярьдаг шүү дээ. Олддог юм. Тэг үндсэн хуулийн цэцэн жанцангуугаас авсан. Энд миний өдөр тутамдаа авч явдаг манай бас аав цэрэн балжир өвөөгийн хөрөг байдаг. Аа за өдөр тутамдаа авч явдаг хөрөг ингээд тусдаа. Уу яг нөгөө жижиггүй учраас автхан тийг. Аа зөв. Тий. Манай нутгийн уяас нар бол бүгд танина. Оо за. Би энэ хөрөгний нэрийг мэдэхгүйсэн манай нэг уяач ахмад уяач өвөндөр гэдэг хөргөө. Ямар юм бол өвөндөр гэдэг. Оо за. Би нэрийг буруу шилжиж магадгүй нэг тиймэрхүү дуудагддаг байлаа. Цаашдын одоо хийгдэх гэж байгаа ажлын тухай соёлоо сонь сайхан дэлгэдэг хөө. Одоо ер нь таны цаашдын төлөвлөгөө ойрд юу байна? Ямар хуу ажил дээр ажиллаж байна? Одоо цаашдын миний хийх ажлууд бол зөндөө бий л. Одоо жишээ нь миний хийсэн ажлуудаас хөл бас түр хагас дотуул ярьлаа. Энэ хөгжлийн сан 15 онд байгуулад. Тэгэд одоо энэ дотор чинь манай ингээл бүхэл манай Баянгарын алдарчнууд нэгдээд оролцоод хурал зөвлөгөөнө хийгээд энийг Баянгороор бүтэн тараагаа явж байлаа. За. Анхны хурал дээр энэ тангадын галсан гоо ирж нээж үг хэлж надад баяр хүргэж байлаа. Энэ одоо манай анхны сангийнх уу хадгийг надад гардуулж ирсэн. За. Анхны уулзалтан дээр одоо манай энэ Батулга ерөнхийлөгч өөрөө одоо энэ ирж бас оролцож тийм ээ. Энэ ингээд тодорхой алдарчнуудаа энэ хөгжлийн сангийн батламжийг гардуулж өгч ингэж явж байлаа. За тэгэл одоо Ганбаатар ахмад оролцож байлаа ингээд сангийн уулзалтанд гэдэг ингээд. Энд бас нэг сонь зураг ороод ирч. Би саяхан нэг сэтгүүл хийлгэсэн юм аа тэгээд тэр энэ 12 оны сонгуулиар яваад энэ Аюуш гэд манай аймгийнхан мэдхүйхэн Ахмад Тээвэр чинь манай өвөөтэй л зүг ажиллаж исэн хүн. Үүний хүн. Манай жаргал өг маш сайн ярьж өгсөн 12 оны сонгуулиар явахад тулгахын сонгуульд явж байгаа гэж ахуулсан зураг. За. Батлага ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг тулгахтай Баянгор руу орж байгаа замын нээлтэнд оролцож байлаа. За. Энэ 10 онд нэгдсэн баг. 11 онд ч тий санахгүй тухайд одоо бараг 10 жил болох гэж байна. Тэгээд надад яг энэ нөгөө би энэ зам тээврийн сайдынх нь энэ Баянгорын зам хариуцсан оронтооны бос зөвлөх нь байсан. Зөв. Чингис хаан нөгөө тангад ус мөхөг өглөө болгонод сануулж игдэг шиг намайг өглөө болгон Баянгорын замыг сануулж байгаа ам хэрднэ гэдэг. Би нөгөө нэг доотлих нь мэрэгжилтэй ажилтнууд руу за замын ажил ямар шатандаа явж байгааг мэдээг өгөөрэй гэл ингээд. Тэгээд бит хоёр очиж одоо нээж илээ. Энэ зураг бас их сонь зураг байгаа. Тийм байна. Тийм тэгэл яг энэ тулгахтай явж исэн Баянгорын энэ намын хурлын зураг байна. Бит хоёр ч одоо нэг нам болон жил ингээд болсон. Түрүү тэр зурган дээр бас энэ би энэ тулгахын 8 онд гişүү болж явах үед би тухай жип сервис гэдэг дуртастай ингээд явж исэн. 20 дэх настай явж илаа ингээд. Анхныхаа сонгуул юм уу те? Тэгээ 8 оны сонгуул. Энэ юу болохоор 12 оны сонгуул. Модод тариад байгаль орчин маань сайхан ээлтэй болоод ирэхээр би дараагийн асуудал аялал жуулчлал орсон. За. Би төрийн бүсийн ажлуудаа бол бүгдийг хүлээлгээд өгсөн. Одоо миний дараагийн баг Монгол улсын концепцны том төсөл хөтөлбөр санаачилж явж байгаа. Сая бол Ардчилсан намын мөрөө хөтөлбөрт Зэн Наран Туягшгүй би 5 том концепцны төсөл танилцуулсан байгаа. За. Миний төр төсөл хөтөлбөрүүд бол батлагдсан гэж хэлээ. Ямар шинэлэг санаа байна. Би дээр фэйсбүүк дээр тавьсан байс та анзаарсан уу? Тэгээ энэ Өвөр Монголд хэл орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх энд. Өвөр Монголд жилд 20 сая жуулч ирдэг. Манай улсад Улаанбаатарт жилд нэг 200 мянган жуулч. Монгол улсын хэмжээнд
энэ замуудын энэ төр нээлээд нэг 400 мянган жуулчин л авдаг юм байна л да. Нэг жилдээ. Тэгэхээр эхний удаад би загвар болгоод энд нэг сая ирсэн жуулчнаас 10% нь 100 мянгаыг Монгол руу авъя гэж байгаа. Одоо маршрут гаргах юм. 10% гэдэг чинь 100 мянгаыг авахтаа бид нэр эхлээд өдөр болгоно нэг 100 200 жуулчин яваад тахна шүү дээ. Одоо хөдөө кемпт барьчаад асар том зээл авч кемп байгуулаад жуулчин ирэхгүй бол үйл ажиллагаа явахгүй шүү дээ, тийм. Өдөр болгон 100 200-аар жуулчин тасрахгүй ирээд байвал бүхий л үйлчлэгээ бизнесэнд цэцгэлээд явчихна үстэй. Тэгэхээр бид нэр эхлээд энд нэг гэдэг дуулсан байгаа. Би энэ дээр бол одоо жишээ нэг гэдэг. Энийг ойлгомжтой. Одоо би анимашн эхлүүлсэн явж байгаа л да. Тэгэхээр нөт нь би бүрэн тойроод тайлбарлалцсан. Зөв. Тэгэхээр эндээс ирсэн жуулчин нэг 200 гаруй км яваад энэ манай Баянлаг сумын хүн үссэн агууд дээр нэг хонох юм. За 2 дахь хоногийн хотгод нь манай энэ орог нуурын дээр хонох богдсон. За дээшлээ. 3 дахь нь одоо энэ бөөн цагаан нуур. 4 дахь нь галуутай хавцал. Хангаан бүс үгүйцгэн шүү дээ. Бас манай баян онгороор өөр нь тойрол сар тойроод амжихгүй. Тийм ээ? Амжихааргүй их том газар нутагтай шүү дээ. Тэгэхээр яг хангаан говь бүсийг бүсчлээд үзүүлээ явуулчихна. 5 дахь нь Баян онгор аймаг төв буюу Шаргал зуут ч манай аймагаас 70 км аймаг төвөөс. Тэг ингээд 5 хоног нь. 6 дахь нь буцаад Баянлаг суман дээр хоноод 7 дахь нь ингээд буцаагаар авчихна. Энийг хил орчмын аялал жуулчлал гэдэг байгаа юм. Тэгэхээр 6 хоногт өдөрт 100 гаруй удахад 600 жуулчин Баян онгорт хонохно гэсэн үг. Тэгэх нь байна. А хоёроор үржүүлвэл өдөрт 200 жуулчин нэг кемп дээр хонох юм бол 1200 жуулчин хонох нь байна. Тэгээ хавраас эхлээд намрын ээлжинд бид нэр өдөр болгон 200 жуулчин аваад байх юм бол бидний одоо бүхий л зах зээл цэцгэлнэ гэсэн үг. Тэр хариуцлагагүй уул уурхаар хандахгүй нэ шүү дээ. Бид бэлчээрээ сайхан харьлаад малаа үржүүлээд өнөөдөр нэг хоног $300 буюу 700 бараг 800 мянга болгох боломж байна. Хоноор бүтнээр нь одоо жочондоо сайхан дайлахад ямаагаараа бүтнээр нь боодох хийхэд $300 болох боломж байна. 20 жуулчин өнөөдөр $15 нийлүүлэхэд $300 нэг ямаагаараа бүтнээр боох нь шүү дээ. А бидний хийж чадах юм бол ямаагаа сайхан боогоод жочдоо дайлж чадна. Цагаан эдээ бас үнд орох нь байна. Одоо дэлхийн нийт эко эрүүл хэрэглээг бий болгохыг хүсэж байгаа. Тэгэхээр 1 кг харуулаа бид нар өнөөдөр жихрээс дор үнэтэй шүү дээ манай харуул. Гадны импортоор орж иж байгаа жихэр хил нь бол сайн жихэр 50 60 мянга 100 мянган жихэрч байна шүү дээ. Нэг юм набор гэхэд 200 мянган набор авах жишээ нэ. Тэгвэл тэндээс илүү биений биед эко эрүүл юмыг бид нар яагаад хүнсний бүтээгдэхүүнээ дэлхийд ирж байгаа ч шүү дээ. Одоо өнөөдөр Америк руу ч байд юм уу энэ Европын орнууд бид нар цагаан эдэг борлуулах хичээд одоо дэлхийн стандартных нь Монгол орны өнцөг болон бүрд үйлдвэрлэж байгаа ааруул нутгийн онцлогоос хамааруулаад өөр тогтцсон тийм стандарт байхгүй шүү. Одоо Coca-Cola-гд ганцхан стандарт юм байдаг. Тэгэхээр зэрэг бид нар ирсэн жуулчдад үйлдвэрлэсэн цагаан эдэг нэг килийн $50 яг зарж болохгүй гэж. Тэгэхээр энэ ч нэг энэ бүс нутагта энэ чинь ингээд говь алтай, баян үлгий, увс, ховд, өмнөгөө, дорногоо, Сүхбаатар, Дорнот гэл ингээл энэ хилийн бүс орчмуудаар бид нэр хил орчмороо 100 мянган жуулчин авахд нэг сая гаруй жуулчин байна уу? Тэгнэ. Тэгэхээр зэрэг бид нар нэг жилийн дотор 400 мянга дээр нэмэхээр харин сайхан тоо гарч шүү тий. Сайхан тоо гарч байгаа. Тэгэхээр бид нар монголчууд ч ямар ард түмэн блэ? Жошилмтгой, дайлмтгой ард түмэн. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө хийж чаддаг одоо сайхан жошилмтгой зангаараа тийм ээ Монгол онцлог хангасан харуулсан одоо урлагийн тоглолтууд, язгар урлагуудаараа өөр Монгол дөрөс тийм л шүү дээ. Манай монголчууд ачлаа морин уур тоглолоо, жуулчинд үзүүллээ, мөнгө авчиж байна. Тэгэхээр бид нар өөрсдөө нутагтаа жуулчнууд араад бид нар Монголынхоо язгуур, урлаг, ёс заншил бүх юмараа өнөөдөр тоглолт үзүүлээд байна. Тэр нэг ирж байгаа 400 мянга дээр бүгд алцаад байх биш. Шууд ингээд бүс нутгаар ирж байгаа 400 мянга ч нь одоо ар ханга, баян хонгор, үр ханга, завхан эднэрлэг очих боломж байхгүй. Бусад аймаг руу. Тэгэхээр яг хил дагуул Дорногоо, Сүхбаатар. Тэгэхээр хил орчмоор хил орчмын ээж үүслийг хөгжүүлж яаж гэж байна л гэж байна. Энэ дээр хууль эрх зүйн орчны боловсронгуй болох асуудал байгаа юм. Тэгээ энийг ард иргэддээ зөв ойлгуулад боловсронгуй явуулбал бодиттой төсөл юм аа. Энийг санаачлаад байгаа. Тэгээд жуулчнаа татаад эхлэхээр аанда энэ кемпүүдийн чинь өнгө сайжраад байна. Тэгин. Өдөрт нэг кемп дээр 200 жуулчин аваад байхад тэр кемп чи орчин үеийн одоо шийдэл бүхий, нойлтой, дүүштэй бүхий л орчин үеийн хэрэглээтэй тийм эрчим хүчний их үзүүрүүд нар салхиар шийдээд их гоё юм болох юм. Тэгэл жуулчд ирэхэд одоо манай уяас нар яах нь вэ? Морь уралдуулах нь байна. Тийм байгаас өдөрт нэг 20 даа тарлуулаад уралдуулахад нэг 2 км-д нөгөө уяас нар чинь бас сонирхол жуулчд чи уяас нар дээр
одоо таавар тааж эхэлдэг. Тий, боцоо тавих ч гэдэг юм уу, тий? Боцоо тавих нь шүү дээ. Нэмэрэн дээр $100 таагаад $100 нь таачвал уралдаан чүг $50-ын уяачин $50-ыг авчихад бид нэр 100-ийнхаа сайхан удирдал өөрсдийнхөө чаддаг юмар орлого болох боломж бүрэн байгааз. Тэгэхээр энэ хил орчмын аюул жуулчлалыг хөгжүүлэх. Өнөөдөр энэ урд бүс нутагт ирж байгаа 20 сая жуулчнаас бид Монгол руу зөв бодлого боловсруулаад авах хэрэгтэй юм аа. Энийг хэлээд байгаа. Өнөөдөр Монголоор дамжаад энэ байгаль нуур руу явах жуулчдын тоо нэмэгдсэн. А Монголын гадаад харилцааны яамд одоо өвөр Монголын гадаад харилцааны яам юу тавьдгүйхээр зэрэг машинтай туур хийгээ гэж байгаа. Тэгэхээр энэ бүс нутгийн бүр хурдны замын асуудал яригдана. Энэ мэтлэн яриад байх төслүүд надад олон бий лээ. Байна гэж. Ардсан намынхаа би одоо хэд хэдэн консенс ингээ орууллаа. Тэгээд ер нь батлагдсан байна. Ер нь нам гэдэг нэлээд олон намын юмнууд дурддаад өнгөрлөө шүү дээ. Гэвтэл юу болваа? Одоо өнгөрсөн 7 хоногт намаас ах шийдвэрээ аль биесээр өгцөн тийм ээ. Яг би хүний үзэл бодол бол одоо тэгэл тухайн цаг үетэйгээ хамаарал өөрчлөж би танд сонь зураг харуулдаг те. Энэ одоо манай За намын дараа Эрдэнэ хэдэн оны зураг байна? Хэдэн оны зураг юм бэ ч. 2008 оны зураг. 8 оны тийм биш үү? Эрдэнэ дараа анх гişүн болж ирсэн. Битээр ийм сайхан түүхтэй. Тэгээ надад нэг батламж гард болж ирсэн зураг. Энд ч одоо тэгэхээр 8 он хүмүүстэй тухайн үед одоо 10 хэдэн жилийн өмнө бас арай л залуу байж юу. Та юу залуу байх. Битээр дараа битээр чи ийм түүхтэй юм уу тий. Тэгээд одоо 16 наснаас хойш одоо MBA үл харилцаанд зүтгэж явсан намаас өнөөдөр яг гарах болов. Яг үзэл бодол зөрөөд маргааш бас орж болно тий. Өнөөдөр яг би ч 12 онд нэг дэвших гэж чадаагүй. Тэгээд 20 онд дэвших боломж олдох болов гэж бодсон. Яг намайг бас өөр нөхдүүд манд дэвших юм шиг байна. Тэгэхээр бас алин бол үнэтэй модод яах вэ? Тэгэл би дэвшнэ гэл одоо дотор хэрэлдэж уралдаад яах вэ? Өөрөөс боломжууд байна. Ив нэгдлийг хангаал тэгэл яах вэ? Тэгэл бас төр дүтгэлцэж л байгаа асуудал байна. Улс төржөөд хойлоо яах юм бэ? Улс төржөөд хойлоо яах юм бэ? Тэгээд одоо сайхан энэ ажлын өрөөнд би гэр орондоо нэг улс төрчих дурггүй. Жишээ нь одоо ном уншаал гэртээ бол нэг амар тав хүүхдүүдэд тоглоул байх дуртай шүү дээ. Жишээ нь одоо энэ Монтекристо хүмүүс мэднэ шүү дээ. Оо мэдлгүй байх. Манайхан бол гусчааш оронд орчдөг. Монтекристо хүмүүс бол гарч ирээд яаж байждгийг харуулсан байх чинь. Энэ ялгаа байна уу? Байлгүй байх тийм. Тэр нь ингээд судлаад байх энэ олон ном байна л да. Гэрт ингээд өөрөө судлах юм байна л да. Улс төрөөс гадна. Тийм ээ тэ. За улс төр ярихгүй гэж байгаа юм чи таны одоо нөө хувийн бизнес Jeep service чинь тухайн сонирхож асуулт. Тэр анх зоонд байгуулагдаад яаж яваад одоо ер нь ямар үйл ажиллагаа эхлээд явуулж чинь тэ? Зургууд. Jeep service одоо байгуулагдаад 16-7 жил болж байна. Солонгосоос ирээд байгуулж байсан. Анхын Парадо гэдэг Jeep авч явж байлаа. За анхны жуулчинд явж исэн үсээ гусаал одоо Дорногов аймагт говьд одоо гад Австралийн нэг уулуурхай компанид явж исэн. За ер нь бол яг жуулчин уулуурхай хөдөө орон нутагт явах хүмүүс бартаа туулах чадвартай машинаар үйлчлээл гэсэн үг. Тэгээ бид нар бас ингээд аялал зохиодог байсан ингээд. Зөв. Ингээд 80-аад тухайн үед ингээд машинуудаар ингээд аялал зохиодог. Одоо бол хүрээгээ тэлээд манай сервис үйлчлэгч өөрөө орчин үеийн тээврийн менежментийг Монголд хэрэгжүүлсэн, нутагшуулсан нийгэм менежментийг бий болгосон компани ба Монголын анхны. Манай Jeep service чинь 100-аад одоо жолоочийг одоо машинтай байртал болгосон байдаг. Яг тэгэхээр өөрийнхөө өмчөөр өөрөө ахиухаа орлого олж болгодог менежментийг Jeep service анх Монголд эхлүүлсэн гэсэн үг. Жишээ нь одоо Америкт Uber гэдэг үйлчлэг гарсан шүү дээ. Uber чинь ерөөсөө нөгөө симфороос зардаг байхгүй. За. Тий, одоо такси гэдэг чинь таксины симфор худалдаж аваад өдөр тутамдаа тэр симфорныхоо хурамжийг өгөө явдаг штэ. За. За Монголд бол такси оруулж ирлээ нэг 70 саяар зарахад 4 жилийн дотор 70 сая төгрөгийн өдөрт үе шаттайгаар орлогоо тогтмол өгж байгаа 4 жилийн дараа өөрийн болгоод өөрийн өмчтэй болж байгаа штэ. Дунд нь бол мэдээж өөрийн ашгаа хийгээл хоолундаа гаргаад явдаг штэ. Яг тийм менежментийн тогтолцоог Монголд оруулж ирсэн байхгүй. Одоо Uber-гээ сүүлийн үед бол одоо тийм аппликейшн гарсан байгаа Америкт. Одоо бүх юм чи смарт руу орчод шүү дээ. Машинтай хүн болгоныг бүртгэж аппликейшн хийгээд тэрнээсээ дуудлага өгөхөд тэр point дээр байна. Тэдэн гэрлэн төхөөний дараа гэдэг чинь тэдэн минутын дараа очино гэсэн үг гээд очиод үнийн дүн очиод буунгууд уцнаас шууд харж байгаа л уцаар ярихгүйгээр дуутчих болсон байна. Тэгэхээр машинтай бүх хүмүүс бүртгүүлнэ. Ингээд Uber-ыг үнэлсэн залуу бол одоо жишээ нь Америкт тэр хүн байх жишээ нэг байхгүй. За. Тэгэхээр Jeep service яадаг вөхөр Монголд өнөөдөр та нэг Jeep-тэй боллоо. Ажилд явлаа шууд таны орлого. Манай компани менежментийг бий болгож жолооч нарт ажил олж өгөх нь
үүрэг. Тийм биз? Тэгэхдээ мэрэгжлийн баг баазыг менежментийн суурьтай болгож иж. Өнөөдөр үйлдвэрлэгч, нийлүүлэгч бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр борлуулах гэх түгэлт хийхэд машинтай үн дуудж ирээд түгэлтээ хийх нь аль талдаа эрсдэл баг. Тэгэхгүй дэрэгдээ одоо автобазыг бий болгоно гэхээр сэлбэг хэрэгсэл засвар урсгал бүх ажил үүддэг. Тэгэхээр энийг л одоо орчин үеийн менежментийн хэлбэрт оруулсан гэсэн үг. Одоо жишээ нь манай Өмнө Говь аймагт бол нэг машинтай 5 машинтай магадгүй та одоо жишээ нь 5 машинтай байлаа гэж бодоход яг дундаа орж өөрөө нэг машин авнаад ардаасаа 4 машинаа дагуулад нэг 10 тонж жогоод нэг гардаг. Энэний олон улсын таран зүй тээврийн тусгай зөвшөөрлийг өвөр Монголын тээврийн яамаас авдаг. Тэгээ манай зам тээврийн яамаар дамжуулаад олон улсын нөгөө хил гарахч олон улсын таран зүй тээвэр болчих шүү дээ. Тэр тээврийн эрхийн зам тээврийн яамаар олгодог байхгүй. Харин манайхан жоохон олгохдоо жоохон буруу зүрх байдлаар олгодог юм байлээ л дээ. Жишээ нэг хүн шууд мянган зөвшөөрлийг урд зүгийн хідэн гиттуутай нийлж авчаад манай муу ядарсан жолооч нарт өгдөг байх жишээ нь яваа байхгүй. Тэгэхээр уг нь бол тэрийг жолооч нарт тээврийн тусгай зөвшөөрлийг өгөхгүйгээр шууд жолооч одоо тэгээ зов нэг 5 машинтай хил гарчаад ирээд 5 машинаасаа татаас өчгөрөө зэрэг орлого нь багасч байгаа хэвээр. Тэгэхээр энэ зам дээр байгаа 3000 машин чинь өөрөө дандаа хувийн 3000 машин байдаг. Хувийн. Тийм байна. Тэрнээс одоо тээвэр дээр та өнөөдөр 5 таранс гэлдэг чинь л одоо баг хувийн 100 машин ч байхгүй. 5 таранстын нэр дээр явдаг машинууд байдаг байхгүй. Тийм л. 5 таранс өөрөөсөө тээврийнх нь менежмент хийцэн байдаг. Байх. Жишээ нь. Одоо Америкт та бодлоо таракын тээвэр гэдэг чинь тийм ээ. Таракт манай монголчууд очиод тарак үйлчлэгэнд явдаг. Машин худалдаж аваад лизингээр зээлээр аваад ачаа тээвэрт явдаг. Америкийн тээврийн тогтолцоо тийм дээ. Яг гэвэл зах зээлийн эдийн засаг чинь өөрөө хөдөлмөрлөд өөрөө ашиг авдаг. Социализмын үед манад бааз байсан. Зах зээлийн нийгэм рүү шилжээд ирэхээр нөгөө баазд ажилладаг жолооч байхгүй. Бааз руу нөгөө жолооч нар чинь одоо юу вэ? Одоо хүнд машин бариулаад тээвэрт явуулна гэхээр зэрэг салхи өгнө гэхээр бага хэмжээний салхи өгөх нь шүү дээ. Тийм байна. Тэгэхээр өөрөө машинтайгаа явж явал өөрөө ашиг хүртнэ гэсэн үг 100%. Энэ менежмент руу Америк шилжчихсэн байгаа. Харин чаддаг нь үүрэг хариуцлага чаддаг хүлээдэг. Америкийн таракын тээвэр бас яг энэ зүг рүү явцсан. Тарак гэдэг чинь. Өнөөдөр Монголд бас нэг 10 тарактай 5 тарактай юм байна уу гэж 100 200 гараа тийм том тарактай машин байхгүй. Тээвэр гэдэг чинь өөрөө хүн тээвэр, ачаа тээвэр гэх хоёр янзын тээвэр байдаг. Хүн тээвэр ихэр зэрэг манай жолооч нар өөрсдөө жибээр ажилд яваад орлогоо олдог. 100% орлогоо олдог гэсэн үг. Харин орлогоосоо дундын одоо менежментийн зардлаа одоо энэ бүгдийг зохион байгуулж байгаа менежментийн компанид менежментийн зардлаа өгөх нь шүү дээ. Одоо Америкт ингээд таракын тээвэр явж байна. Америкч нөгөө нэг тээврийн менежмент чих бүрэн төгс болсон шүү дээ. Манайгаа очиод тарак лизингээр аваад бараа түгэлтэнд явдаг. Баруун эргээс зүүн эрг рүү 2 өдөр явдаг, 3 өдөр явдаг. Тэгээ олсон ашиг өөрөө аваад тодорхой хэмжээнийг олж өгсөн компанид өгчдөг. Тэр нь бол ажлынхаа захиалгыг аваад нөгөө ажлуудаа машинууд руу хойролдог байхгүй. Чөлөө зөвшөөрлийнх нь одоо эрхийн лавчин гэсэн үг л дээ. Одоо ер нь манайх бол энэ тал руу орсон юм байна шүү дээ. Ер нь орсон шүү дээ. Ороод одоо жишээ нь манай аймаг руу ачаад явж байгаа жолооч нар бол бүгд хувь машин байхгүй. Хувь машинууд. Тэгэхгүй хөөчин бол баазд машин байдаг байсан. Тэгээ бааз бол нэгийн хэвийн цалин өгдөг байсан. Одоо зах зээлийн үед хөдөлмөрснөөрөө илүү их ашиг олж болдог болсон учраас хувьд очсон учраас хувьд машин ачаа олдоод явж л байвал ахиухан шиг цалин олно л гэсэн үг байхгүй. Тэгэхгүй баазд ашигыг өгчөөд бааз ашигаасаа жолооч цалинжуулахаар бага хэмжээний цалин өгөх гээд байна. За хоёул энэ өрөөнд нэлээд цаатчлаа. Энэ өргөдөд өрөөнүүдийг үүсгээд орон зоогондоо сохоо. Энэ өрөөнд ч хоёлаа бас нэлээ удлаа шүү тийм ээ. Энийг буцаад шин тавьчих уу? Тэг. За ийшээ өрөөнд. За үүдний өрөөний хэсэг. Үүдний хэсгийн дуу гэсэн ба. Тийм ээ. Энэ манай Баяр Магнан гавьятыг манай дээлт үүдээ. Тэр нэг гэр нэг Монгол хэл загвартай. Манай сүүлд манай дээр ороод мөнгө хэрднээ яаж төгсүүлэх вэ танахыг харъя гэд манад орж ирсэн. Манайх төрүүлээд ийм дуугу загвараар заарсуулсан. Тэгээ би бодохгүй сүүлд энийг хийлгэсний дараа энэ чинь нөгөө хан Монгол гэр хэрэг дуу гэсэн үг үстэй. Тэгээ манай Баяр Магнан гавьят надад санаа аваад гэрээ хийсэн. Би урьж ийм тавилга хийлгцсэн байсан учраас сүүлд нь хийлгэж амжаагүй байна. Тэгээ удаач өргөшөө яваад тэгээд яг одоо бас юу засвар орох санаатай. Энэ бол ерөөдөө эзгүй хаос өрөө гомаа. За. Тэр яг хөө хүүхдүүд лага гараа явцсан. Одоо нэг хүүхдүүдийнхээ бас яваад 3 жил амьдэрсэн тохичлох гээд амжаагүй л явж байна. За тэгээ яриад байвал уг нь ярих юм их л байлаа тий. Даанч тэгээд нөгөө нэвтрүүлгийн манд цаг хомс болохоор
Зарим юм тэгэл яалтчгүй л орхилоо. Ярих юм яхаа ч очиндоо бас. Оо Хоолны дүр амжихгүй ярьчлаа шүү. За, старна. Манай нутгийн үхрэм ах. За энэ сайхан. За. Урдлын орнд байцаа. Ерөнхийдөө галтгоор хэр орох уу та? Бас миний нэг сайн чан, мах сайн чан. Махаг л анд зургаан чанаа. Сайн чан сайн гэдэг. Хөдөө хэр явж байхдаа хоолн тэр үү? Өөднөд бас сайд. Сайд. Хоол нойроо Сайн сайн чих үү? байвал болчихно гэдэг ш, тийм ээ. За. Энэ За. За та хүртэ. За сайхан боллоо. за Хийгч нас сууж хамт идэрэ. За. шуур цөөн багна. За огтлох уу? Огтлоо доо тий. Би өөр хүмүүс гурал хийст би байцсан шүү дээ. Байцаасаа. Гурал мах төмсгөр жоохон таргалтай өгөх гэдэг. За сайхан хооллоо. Сайн гэсэн. За. За амттаа сайхан хоолоор зайлтанд маш их баярлалаа. Орой хоол сайхан байлаа. Цадтлаа сайхан идлээ. Тэгээ маань нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Vitafit компани маань ажилтдаг юм байгаа. Тэгээд би бас гэрийнхэн нэзэгтээ гарийнхаа бэлгийг өгье гэж бодож байна. Манай Vitafit компани манаас олон улсын стандартын дагуу за тэгээд байгалийн зэрлэг жимсийг одоо яг 100% натуралны одоо хэлбэртэйгээр нь ингээд савлаад сэргэлэгчдэд хүргэдэг байгаа. Тэгээ бүтээгдэхүүнийхэн дээжийг бас та хүүхдүүдтэй өгөөрэй те. Гэр бүлэрээ хэрэглээрээ одоо энэ нөгөө яг энэ вирустэй байгаа үед биеийн дархлаа хамгийн чухал те. Тийм болохоор дархлаагаа дэмжиж манай Vitafit компани цэвэр жуусыг гэр бүлэрээ ууж хэрэглээрэй гэж бэлгэлье. За баярлалаа. Чи Vitafit компанийнхаа хамт олонд бас маш их баярлалаа. За баярлалаа. Ажил төрөлч гэсэн маш өндрөөс өндөр амжилт хүсье. Тийм. Баярлалаа та бүхэндээ. За амарх удаа За хэдүүлээ те. тэгээ би орой чинь засч өгье дөө. Оо тэгээд бит хоёр бол хаач хамаагүй унтчихнөө. За за. Энэ буудан дээр л явчих. Манай бүгд их өргөн Оо за. Оо энэ чинь янзын өргөн болт юм шүү те. Уусаа. Чингис хааны дор ингээд. Тийм биш. Чингис хааны дор богдуулаа хараад унтхан дээ. Өглөө хэдээс ажилтдаг та. Өглөөр нь 9 дугаар юм аа ингээл төгжрэнс юм гараа. Ажил хэдүүлээ 7 молоо гэл басъя те. Тэгээд за сайхан амраарай. За сайхан амраарай. За сайхан. Өглөө уулзъя. За. За. Өөрийн шөнийгч. Зааг өнөөдөр мөн хэрдэн нахын дээр чонлоо. Сайхан чирээ хэлээ. Та бүхэнд бас таалагдсан байх гэж бодож байна. Тэгээ хүн болгоо өөрсдийнхөө өнцгөөс хараад өгнө үз тийм ээ. Бас л сайхан Монголоо гэсэн морой гэсэн сэтгэлтэй. Олон бууж гэсэн сайхан айл биш шүү. Тэгээ зөндөл сэдв ярмаар байсан ч гэсэн бас цаг маань хомс болохоор олон ч зүйлийг орхилоо. Гэхдээ чадах чинийгээрээ та бүхэнд бас мөн хэрдэн гэж хүн ямар хүн байдаг вэ? Энэ айл ямар айл байдаг вэ гэдгийг бас харуулахыг хичээлээ. Тэгээ өнөөдөр оройн юм ярилцлага гол энэ үрээд өндөрлж байна. Тэгээд өглөө уулзъя. Одоо унтч амрая. Баяр та. 우리 슈딩 지게 신행 울에 할성 땡게 신행 울에 셀리 амсаа 신행 За өглөөний минь. Сайхан амрлаа. Оо сайхан. Унтаал ахарлаа шүү. Хавар цаг ирсэн. Агаар магаар давгүй. Төвцөө. Өглөө сонхорч харсан. Надаа энэ үрч яас их хүмүүс өглөө босч гүйж арайж дугуундаг болсон юм бэ те? Аа нөгөө иргэдэд орчин бүрдүүлээд төхөр манай иргэд бол ингээд орчин бий болцсон үед бол одоо энэ дугуун зам ам тавьчихсан энэ цэцэрлэг түрээлэнд энэ баруун талаас ордог хаалга бий болцсон байгаас. Тэгээд иргэд ингэж яг анх баригдаж явах үед бол ийшээ дугуун зам ам байгаагүй бид өглөө таяа шогшдог байхад бол тэгэл замын шороогоор ацгэл гүдэг байсан. Одоо бол сайхан болчиход байгаа мó бас нэг үе бодвол те. Манайд бас ер нь бас сүүлийн үед эрүүл мэнд хөдөлгөөн дасгал гэдээ бас анхаардаг болсон биш үү те? Ер нь хаа газар орчин бүрдээд өгчүүд тэгэл иргэд нь өөрсдөө гараал гимнастика хийгээл явчихт юм байлээ. Сайхан амарсан уу гिचээ? Сайхан амарлаа. Нам унтчээ. За. Өнөөдрийн ажлын төлөвлөгөө. Ер нь ойрын ажлын төлөвлөгөө юу байна?
За өнөөдөр ажлын төлөвлөгөө тэгэл гараад өдөр болгон нэг хэвээ монголчууд амьдрал чинь тэгэл өглөө босоод үнэгээ саагаад адуундаа яваал. Ингээд нэг өдрийн амьдрал хэвээ үргэлжилдэг штэ. Тэрэн шиг тэгэл уулзалт тийм ээ төлөвлөсөн ажлууд банаас тий. Тэгээ нутаг орондоо одоо гарах болтгэлтэй байна. Битгэлээ базааж байна. Баг мага бүрдүүлж байна. Ажил их байна. Нас явах тусам насандаа таарсан ажлуудаа л хийгээд явдаг шүү дээ, тийм ээ. Хүүхэд байхад бол нэг спорт урлаг энэ төр гэл явдаг. Тэгээд нэг сурагч оюутны ширээнээс салахаараа бизнес аж амьдралгаа явчихна. За амьдралаа бүрэн сайхан дөхнүүлээд ирэхээр бас нэг нийгэм рүүгээ чиглэсэн олон сайхан ажлууд хийцдэг. За нийгэм рүүгээ нутаг руугаа чиглэсэн олон сайхан ажлуудаа миний хувьд бол чадлаараа хийлээ. Одоо цаашаага улс руугаа чиглэсэн аяж үйлчлийн бодлого мэдчихэн ингээд зорьсон зорилтууд одоо тэгэл байна сте. За яста сайхан зорилгоор өглөөний яриагаа эхлүүллээ дээ. За одоо ингээд хоёлаа өндөрлөө. Тэгээ. Би ч одоо өглөө бурхандаа сайхан бүрхчүүд гардаг. Бүр тэгээ. Өөмөдөө бурхан дахилдаа ламынхан гэрэн бүрхчүүд тэгээд. Одоо хоолой ажил үйлсэх сайхан төвчтэй байдээ. За тэгвэл хоёлаа хөдлөе дөө. Ирсэн чочинтой одоо яаж авсан баг. Энэ одоо миний 19 онд Өвөр Монголоос бууж ирээд гаргасан юм Өвөр Монголын тухай лавлах ном баг. За. Энэ манай Хонгорын урд уяаштай холбооны гаргас жил бүр гаргадаг сэтгүүл байгаа. Сүүлийн дугаар дээр намайг жошноор оруулсан байна. Тийм мөрний сэтгүүл. Манай аймгийн 20 сумын бүх айраг төрөний морьд байгаа. Бүх айраг төрөний морьд. Сайхан билүү байна. Баярлалаа. Тий. За явах боллоо байна гэж. За манайхаар зочилсанд маш их баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Хоноосод бас маш их баярлалаа. За зүгээрээ. Манай нөгөө багчуудад ээж аав өдөртөө бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлээрэй. Тэгээ. Тэгээ танаа гэр бүлд бас аз жаргал эрүүл их хамгийн сайн хүмүүс өсөй өрөө. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Өрөө дэвшин. За тэгээ. Сайн сайхныг өрөө ойршгүй хадон итгэлэн дэдэм За та таны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөлөө. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Энэ удаагийн дугаар дээр зурлал шижрээ төр ажиллаа. Тэгээ дараагийн дугаараар эргэж уулзлаа. Түр баяртай. Ding 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 ding